Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Амралтын өдрийн мэндэ үзэгчтэй. Ирэнтэй бараантай энэ л орчлонд гэрэлтэй бүхэн рүү тэмүүлэгч эрчтэй, хүчтэй, хаттай, зоригтой энэ орчлонгийн хамгийн гэгэн зочид бүхий Чимгээ шоу таны гэрт тугаллаа. Бид Чимгээ шоуга эхэлж байна. Санжааны бэр хамтлаг. Ингээд хамгийн ихний зочноо хамтдаа угтан авцгаая. Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ганх уяг хайртай үзэсгэлэндээ гэргий уянгийн хамтаар хүрэлцэн иржээ. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? За би бол орж ирэнгүүт Ганх уягийг шууд гол ярианы сэдвийн баатар болох учраас тантай мэдээч хэрэг илүү хүрнэх нь бол ойлгомжтой. Би жоох ингэс байхгүй. Гэртээ очиод бас асуудалд орчихгүй байх хэрэгтэй. Болгоомжтой л харьцахгүй. Өнөөдөр ч одоо хагасан байдаг. Энэний дараа бас нэг night out хийчих гээд байдаг. Тэгсэн чи одоо жоох эвгүй яриагаа энд эхлүүлчих гээд байдаг тийм. За Ганх уяг бол овгийн өмнөх хутагт гэдэг нэг юм нэр. Энэ хүмүүст бас их энэ ямар учиртай юм болоо гэсэн юм сонирхол татхуйц байдаг л да. Таны одоо овогт юу гэдэг догшин хутагт данзаа арвжаа гэдэг шиг юм ямарваа нэгэн түүхэн одоо өвгдөөс байгаа юм болов уу? Яагаад хутагт гэсэн юм овгийн нэртэй байт юм бол? Ингээ үсээ ингээ богинохон тариа ингээ явчихлаа. Ер нь нэг догшин хутагтын дүрд орчихсон юм шиг шууд санагдаж байгаа баг. Яг нь нэгдүгээрт бол монголчууд бид нар хин хаанаас ямар гаралтай байлаа гэдгээ таньдаг мэддэг байх ёстой. Ургийн зураг хөтэлдэг байх ёстой гэдэг ингээд би бүр багасаа л үзсэн. Тэгээд манай эцэг намайг маш бага байхад өөд болоод тэгээ би энэ өрхийн тэргүүн болоод 96 онд засгаас шийдвэр гаргаад монголчууд одоо ургийн овгоо авна гэхэд бол бид нар бүгд л одоо за боржгон болъё гэхэд нь би бол үгүй ээ цөмөрөө өөр нэрт авна. Эндээсээ эхлээд өөрийн ургийг бий болгоод явна. Тэгээд говьос гаралтай дорн говийн хүмүүс учраас аавынхаа өвөнхөө эмээнхээ дурсгалыг бодоод энэ хутагт гэдэг овгийг бол авсан. Тэгээд эндээсээ эхлээд одоо миний хүүхдүүд миний нэрээр овоглоод явах биш. Энэ овгоо илүү ингээд одоо дээдлээд яваасаа гэж бодож байна. Тэгэхээр одоо юу гэдгийг Ганх уягийн дүүнер тийм ээ одоо хүүхдүүд бүгд урдаа заавал энийгээ тавьж явж байгаа. Манай аавын талын бүх хамаатнууд дагаад манай ах эгч нар дагаад тэгээд одоо хэдэн зуун хүн болсон мэдэхгүй. Гэхдээ утагтайхан ингээд бол бас баг гэр бүлийн дүрм шиг ингээд дагж явж байгаа зүйл л шүү дээ тийм ээ. Би болохоор тэр утгаараа бол нөгөө овгийнхаа ахлагч юм уу? Таксикал маяг. Уянгыг ямар овогтой вэ? Манайхан болохоор уургач гэдэг овогтой. За тэр ямар учраа? Би уургал болсон. Өвөгийн талынхаа их өндөр том биетэй морин сайн тэрнгөөр их алтартай хүмүүс исэн гэж ярьдаг. Тэр утгаараа нөгөө уургачийн гэдэг овогтой. Гэхдээ би ер нь тэрэн дээр энэ овгийн үн дээр бид нар ч гэсэн яг ихэнх хүмүүс дургүй байдаг. Заавал яагаад нөхрийнхөө овгийг авч явах хэрэгтэй ингээд. Одоо жишээ нь би ингээ гадагшаа хүүхдүүдтэйгээ аялах гэхээр надад миний хүүхдүүдтэй холбогдох ямар ч холбоос байдгүй. Нэрээр Ганх уягийн Данзан базар, Ганх уягийн хасууцар би болохоор гал нэмийн уянгач юм гэж хоорондоо ямар ч холбоохгүй. Тэгээд тэр өөр цаашдаа бас жоохон өөрчлөгдөөд бид нэр ингээд яг тэр нэг олон улсынхаа жишгээр үр хүүхдүүдтэйгээ холбогдохын тулд тэр нөхрийнхөө
ургийн овгийг ч гэсэн хэрэглээ авахд нэг буруу зүйл байхгүй болов гэж Дотроо бүтгэл дээр хурим хийгээд гэрэлсэн болвол эмэгтэй нь тэр овогт хүсвэл гэхдээ тий, одоо тийм шилжилтийг хийх боломжийг олгочвол ер нь зүгээр юм шиг. Тэгэхээр хэрвээ тэр боломж тохиолоо бол одоо уянга жишээ нь хутагтын гээд овогтой гээд явчих бүрэн боломжтой. Өөрөө ч бас нэг хүлэн зөвшөөрж яах гэж ойлгож байна тий. Гэхдээ тийм ер нь бол яг баруунаас ингээд баруунд бол нөгөө эхнэрийнхээ авчиж байна. Эсвэл бол эхнэр нь уургаж хутагт гээд ингээд залгуулад ингээд өөрийг ингээд авцаа. Эсвэл бол нөхрийгээ авчдаг тэр сонголтыг өгчөөд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ одоо дарга нар удирдлагууд маань бас энэ хууль тогтоомжинд өөрчлөлтүүдийг оруулад энэ шилжилтийг хийчихвэл таа ч гэсэн бас нөхөртөөгөө өөр хүүхдтэйгээ нэг овгийн болоод ингээд цаашаа. Арай утга учиртай болоо. Арай зэгцтэй болох. Зэгцтэй юм тийм ээ. Зөв шүү. Танаа гэр бүлд эцгийн эрхэт ёс зөнхөлдөг, эхийн эрхэт ёс зөнхөлдөг. Манай гэр бүлд яг 50-50. Илүү ийм нөгөө найз нөхдөй харилцаа. Эхнэр нөхөр хоёрын гэхээсээ илүү. Тэгээд ер нь одоо юу гэдэг манай гэр бүлийг өөр гэр бүлтэй жишиж харьцуулахад хэцүү. Яа гэвэл тэр шал өөр хүмүүс тэгээд одоо нөгөө аз жаргал нь ч өөр, зовлон ч өөр. Гэхдээ л яг хүн юм чинь нэг юмны балансыг олж амьдрах ёстой л байдаг. Тэгээ гэр бүлийн аз жаргал гэдэг бол нөгөө тухайн хоёр хүн биеийнхээ одоо амьдралыг хэрхэн хуваалцаж авч явж байгаа л гэр бүлийн аз жаргал гэж хэлэх болов гэж би хувьдаа боддог. Тэгээд бид хоёр бүр анх найзалж байхдаа ч гэсэн ярьдаг л байсан л да. Хоёулаа юм нээлттэй л байна. Одоо муухай ол муухайг нь хэлчин, гоё ол гоёг нь хэлчин гэдэг. Тэгээ илүү тийм нэг бусад одоо гэр бүлүүдтэй харьцуулахад бид хоёрын илүү хоорондоо нээлттэй байд юм болов гэж хардаг. Зарим хүмүүс ингэж чи эхнэртэй юм үг хэлж болж байгаа юм уу гэж зарим нь хөөх нөхөртэй ингэж болох юм нөгөө нээлттэй байна гэдг нь зарим хүмүүс бас жоохон сонин. За бараг нөхөртөө гэж байхгүй. Би бол яг уянгаад бол нэлээ нэг буруу үг унгачаа тэгээ загнуулах явдал бол байдаг. Гэхдээ би гадагшаага одоо хандсаа илүү ажиллаа хийж байгаа учраас намайг түшиж дэмжих тал дээр бүх талын одоо арын ажлыг бол 100% даагаад явцсан. Тэгээд нөгөө олон түмний нүдэн дээр бол бас намайг одоо нөгөө өрхийн тэргүүнээгээд ингээд сайхан өргөж амьдрна. Шүшигний цаана бол арай жоох өөр янз янз юм болно. Гэхдээ одоо өнөөдөр гомдол ярихгүй шүү. Гэхдээ тэрийгээ бол ингээд нөгөө нэг бас нийгмийн норм нормативыг бол айгүй гоё гадагшаага бол бид нар барьж амьдарч байгаа. Аль болохоор гэхдээ хиймэл юм байхгүй байл зүгээр болоо гэж бодож байгаа харилцаанд. Тэгээ бид нар ч одоо ингээ 20 жил ингээ хамт хүүхдүүдээ ингээ хамтдаа өсгөөд тэгээд бас жижиг одонцруудын болохоор ингээд нэг Instagram эднэр дээр юма тавиад би банк цагнуулна. Одоо сая манай өнөөгийн нүрэн дээр ингээд нэг будаг тавьж хахад ингээд сторицсэн чи бас буруутлаа. Тэгээ бандан тас шүү цөмөрөө яг байгаагаар л бай гэдэг тийм зарчимтай. Тэгээд яг хүүхдүүдэд бол бид нар тэр болгон тийм их цаг гаргаж чадахгүй байгаа нөгөө харагдаад байгаа шиг. Ер нь бол яг нууц хэлэхэд би одоо өмнө хэлж байгаагүй нэг юм. Би бусад эцэг эхчүүлд их атаархдаг. Яг тэгэхээр хүүхдүүдэд суулгаад ингээд нөгөө мөсөн тэр ордонд аваачаад гулгуулчихж जैन. Хүүхдүүдтэйгээ өдөр ингээд нөгөө секцэнд аваачаад оруулчих юм. Бидний хүүхдүүдэд бас нэг жоохон шудраг бос байсан болоо. Яг гэвэл нөгөө олонний нүдэн дээр ингээд дандаа байгаад ахлаар дандаа ингээд чичлүүлсээр агаад тэгээ гэрээсээ гардггүй. Гэртээ ингээд яг бит хоёртоо тэгээд гэртээ одоо ирж байгаа хүмүүстэй ингээ ажилдаг. Тийм л нэг юм арай жоохон хумигдмал ертөнцийг бий болгоцсон бол. Тэгвэл одоо уже энэ толгоондоо хийцэн байна гэдэг бол за ер нь энэ дээр ажиллах ёстой юм байна гэдэг тохиогоо бол авцсан л байгаа улсууд гэж ойлгож байна тий ээж аав. Тэр авлаа гэд бол бид нар бол юу ч өөрчилж чадахгүй. Энэ бол яг хуяагийн талын өнцгөөс нь ярьж байгаа. Миний өнцгөөс бол би эсэргээрээ надад чөлөө цаг ажлын бус цаг гарвал хүүхдүүдтэйгээ л өнгөрөө. Хүүхдүүдтэйгээ янз янзын тэр багш нартай хамт тэр хичээл дуртай хөл бөмбөг дуртай шатран дуртай тэр бүх юм хийгээ. Саяных болохоор гэр бүлийн гэдгээсээ илүү хуйгаа өөрийнхөө өнцгийг л ярьж байгаа. Манай уянгач нь гэхдээ надаас завгүй л да. Гэхдээ эмэгтэй хүн бол тэр байгаль олж штэ тий. Цаг цав олно гэж. Ингаана бол яг түрүүн хэлж байгаа супер эмэгтэй одоо эхнэрээ энэ олон төмний үн магтлах буруу юм болох. Одоо биднэрт нөгөө оногдох цаг бол бүр багахгүй болоод байгаа. Ягаад гэвэл маш их олон компаниудыг удирдах जैन, маш их олон тууцын даргуудыг хийж байна. Тэгээд надад одоо айгүй мундагаар ихээр зөвлөж байгаа. Тэгэхээр цаана нөгөө хүүхдүүдэд гаргах ёстой цаг юундаа ингээд өөрийгөө хэд хуваачхлаар ингаанага өрөвддөг юм да. Хайрлах юм да. Чи тэгээ зүгээр гэрт хэлэхгүй заавал дийлгэц мэлгэцээ үнэлээд. Зөв штэ. Тэгээд чи ганцхан өөрт нь хэлгэж улс даяар хэлж байна уянгаа мэн. Эмэгтэй хүнийг магтах тусам эмэгтэй улам ирч хүчтэй болдог. Магтах тусам улам Тэст мангар залтай байгаа.
Гүнээр тийм учраас би зүгээр өөрөөр чинь дамжуулаад бас үзэгчтэй хэлээд байна. Их нэрээ үргэлж магтжээ. Тэг тусмаа эдгээр чинь улам их өнөөдөр байснаасаа их ирчвчтэйгээр өнөөдөр байснаасаа их аз жаргалтайгаар гэр бүлдээ ч аз жаргалаа өгнө, ажил албандаа ч өгнө, үр хүүхдүүдтэй ч өгдөг. Бити хармал. Гэтэ чамаг ер нь бол нууж хахад бас уруудахгүй ч гэж магадгүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Тэр чинь хүн чинь нөгөө нэг урмаар гэж үг гэдэг шүү дээ. Одоо орчин үеийн залуучууд бол тэгэж нэг тэрийг бас ойлгодог болсон байгаа. Тэр жоохон хуучинсгэл бодол байхгүй юу? Гав хэдгийн ярилцлаган дээр миний одоо үнц нь бол гэр бүл эх орон гэж тодорхойлсон байна лээ. Та хоёрын хувьд танаа гэр бүлийн үнц нь тэгвэл юу вэ? Бидний гэр бүлийн үнц нь бол одоо тэгэхэд хамгийн бараг бүх ээж хүн л хэлэх үлээ. Өөр хүүхдээ минь эрүүлэнх, өсч торних, аз жаргалтай амьдрах бол тэгээд тэр миний одоо бараг хүн болж төрсний хамгийн том үнцэнтэй зүйл. Мэдээж одоо бидний хийж байгаа бүх ажил ялцчгүй Монгол улсын төлөө, эх орныхын төлөө жоохон ч гэсэн юм хийчих юмсан гэдэг хүсэл эрмэлзэл нөгөө нийгэм рүүгээ хандсан сайн сайхан зүйл илүү их хийчихсэн гэдэг. Тэр нь тэгэл эргээл хүүхдүүдээ л төлөө гэсэн үг. Ягаад гэвэл энэ хүүхдүүд маань энэ орчинд амьдарч байгаа. Энэ орчинд амьдарч байгаа хүмүүсийнхөө төлөө нөгөө хамтран амьдрагчтайхын төлөө юм хийхгүй бол энэ нэг замын төгжрөл, энэ утаа, энэ гарч байгаа одоо болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлүүд засарахгүй бол бид нар хүүхдтэй тэр гэр орны л нэг юм жоохон алтар нэг юм л үлдээчих гээд байгаа санагдаад байхгүй. Тэгэхээр бол яг нэг амар одоо Монгол улс их орн гэхээсээ илүүтэй хүн болгон монголчууд бид нар өөрсдөө Монголоо гэр орно гэж харах хэрэгтэй. Тэгээ гэр орно гэж харж байгаа бол цөмөрөө гудамжинд явж байгаа хогоо хайдгүй хөдөө явж байгаад нэг газар бууж хоол идчихэд нөгөө хогоо тараагаа явчихдаг штеп. Миний хүүхэд дараа жил хурж ирээд энэ ч бууна гэдэг байдлаар л асуудал хандаал явчвал бид нар цаашаа ингээд урагшлаад байна гэж бодоод байгаа. Тэгээд хүн болгон хүүхдүүдтэй сайхан ирээдүг хүснэ. Сайхан ирээдүг айгүй томор төсөөлөх хэрэггүй байхгүй. Зүгээр л сайн багаасаа, аз жаргалтай багаасаа, өөрсдийнхөө амьдралдаа зорьсон тэр зорилготой үрээсээ. Тэгээ битгий нэг ядраасаа. Гэдэг л тийм. Түрүү хэлсэнтэй за миний гэргийн маш одоо зав зайгүй ингээ бизнес рүү бас бизнесийн миний хүртэл зөвлөх болж байна гэдгсэн. Энэ эмэгтэй хүн бас тийшээ энэ бизнес руу яваад орчих нь ер нь давуу тал нь юу юм? Магадгүй сул тал нь юу юм бол? Ард санхүүгийн нэгдэл бол өөрөө одоо 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй. Битээрт бол нэг 5% байгаа. Одоо уянгаад нэг 5%, надаа нэг 5%. Тэгээд бид нар бол Монголд одоо хамгийн олон нийтийн байж болох хил тод тийм бизнесийг хийж байгаа. Энэ дотроо бол би нөө хас дээр гаргаж ирсэн алдаануудаа давтахгүй гэж бодож байна. Хас дээр бол би тэр залгамж халааг бэлтгэхдээ бол тодорхой алдаанууд гаргасан гэж бодож байгаа. Тийм ч учраас бол нөгөө миний хүсэдсэн тэр бичил жижиг зээл хөгжлийн одоо чиг баримжаа тодорхой хэмжээнд гажаад зогсоод алдагдсан болов гэж бодож байгаа. Тэгэхээр энийг үргэлжлүүлэх нөгөө талдаа би өөрийнхөө хамгийн хитгэж байгаа. Тэгээ надад хамгийн зөв зөвлөгөө өгөх хүмүүсийг өөрийнхөө эргэн тойронд байлгана гэж бодож байгаа. Тэгээ тэрэн дотор бол яг харахгүй одоо энэ компаниуд дундаас одоо 5-6-ыг нь удирдах зөвлөлийн дараагаар нь ажиллаж байгаа. Яг их нэртэйгээ гэрийнхэнтэйгээ нэг дор ингээ ажиллах ер нь буруу шүү. Нөгөө гэр бүлийн харилцаанд талдаж орж ирээд байдаг гэдэг чинь үсэрхийлээ. Тэгээ тэрийг бол бид нар гэхдээ одоо энэ 10-аад жил ингээ хийхэд бол гайгүй балансыг нь бол олж авч чадаад байна гэж бодож байгаа. Тэгэхээр нэг машин суугаад өглөө хот руу ороод ирдэг. Гэрийнхээ чимийг арчин, ажлынхаа чимийг арчин бас болдсон байна. Тэгээд ном дээрээс харчаал эхнэр нөхөр хоёр нэг бизнест ажиллах бол айгүй муу шүү. Гэр бүлд муу байдаг гэдэг нэг юм догма байдаг. Бид нар тэрийг бол яагаад болохгүй гэж бодоод баталж гин гэж ойлгож байна. Эсвэргээрээ давуу талууд аяг. Давуу талууд. Гэхдээ хэцүүлтэй. Би уянгааг нөгөө ажилчдын хурал дээр загнаж чаддаг. За тий яг юм зарчим. Чамайг ажиллаас чи халлаа маллаа гэдэг. Зарчим чи одоо комментүүд хэлж чадахгүй гэсэн үг үү те? Халлаа гэсэн чинь гэртээ очисон чинь хаалгач чойж солилцсон бол баларлаа шүү. Өөрөө гаргаж сууж явах үү те? Нэг ажилтнаа халчаа хүрээд ирсэн чинь баг. Гэртээ орж чадах байлцсан. Өөрөө халагдаад хаалга цоожтой. Тэгэхээр халж чадахгүй юм байлаа л дээ. Тэгэхээр яг нөгөө хоёрын өдөр тутмын оролцдог ажлууд дээр миний оролцоо багаад учраас бас ажил дээр бол яг тэр болгон өдөр болгон нэг хурал цугаал өдөр жахамт уулзаад байна гэж байхгүй. Зарим нэг хурлууд дээр зарим өдрүүдэд тааралдана. Тэрнээс биш ерөөхдөө тусдаа. Чиглэлүүд. Тэгэхээр давуу тал нь бол илүү байна гэж хараад байна. Яг ингээд бол надад зөвлөх байдлаар ажиллаж байгаа гэдгээрээ илүү байгаа. Тэгээ зөвлөнө гэдэг нь би зөвлөгөөг нь авч болно, авахгүй байж болно. Тэрийг ингээд өөрөө аягүй сайн ойлгож байгаа учраас би шийдвэр гаргацсан гэхлээр намайг өөр тийш нь ятгах гэж өөрийнхөө
зүтгүүлэхгүй тэгээ ингээ орхичдаг учраас яваад байгаа байх гэж би одоо харж байгаа. За танай Apprentice нэг сизон яваад дууссан. Тун удахгүй ер нь бас дараагийн сизон эхлэх байх бодвол бэлтгэл ажил хэдийнэ эхлээ байлгүй тийм ээ. Тэр нэвтрүүлгээ ямар өгөөжтэй байв одоо хувь хүний хувьд магадгүй ажил үйлсийн хувьд. За ажил хэргийн хувьд бол Apprentice нийгэм намайг харах өнцгийг бол нэлээд өөрчилсөн болоо гэж бодож байгаа. Компанийн хувьд бол бид нар түрүү жил Монголын хөрөнгийн бирж дэлхийн номер 1 бирж болтол бол манай хувьцаанууд өссөн. Манай хувьцаа эзэмшигчдийн тоо өссөн. Бид нар маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн компани болсон. Манай хөрөнгө оруулалтууд зөвхөн одоо санхүү, IT, блокчейн, криптогийн чиглэлд байсан бол бид нар хөрөнгийн бирж тэгээд энэ хэвлэл мэдээллийн салбар гэх мэтээр ингээд маш олон чиглэл рүү бол бизнесээ өргөжүүлж чадсан. Манай хувьцаа эзэмшигч нар маш их хоцсон. Тэгээд маш үр дүнтэй тийм үйл явдал болсон гэж бодож байгаа. Тэгээд мэдээж хэрэг бизнесийг харах өнцөг, хөнгөн шингэн ажил хийдэг гэж боддог бодлыг жоохон ч гэсэн өөрчилж чадсан болоо гэж бодож байна. Бас тэнд нөгөө оролцож байгаа залуучуудын хувьд анхны дугаар байсан. Тэгээд би зүгээр миний хувьдаа харснаар тэр шоунаас бас айгүй олон залуучууд урам зориг авсан болов тий. Дээрээс нь одоо дараагүй байна гэдэг зүгээр л одоо нэг тийм бэлэг тэмдгийн чанартай биш. Энэний ард ямар их ажил явдаг юм бэ? Дээрээс нь үнэхээр би чадах юм бол би тодроод гараад ирж чадах юм байна гэдэг тэр нэг олон талаас нь залуучуудад бас том мессеж өгье тий бодогдуулсан шоу болж чадсан болоо гэж бодож байгаа. Тэгээд одоо тэр шоунаас нэлээд хэдэн залуучууд манай ард санхүүгийн нэгдэлд орж ажилласан маа. Бархас маань маш амжилттай ажиллаж байгаа. Нэр нөө ямар гоё. Би бүр яг наадах чи асууя гэж бодож байсан байхгүй юу. Яг гэвэл хүмүүст хүлээлт байгаад байдаг. За ялагч болсон хүн одоо ер нь ямар шүү ажиллаж байгаа бол яг тэр одоо chairman-ы хүлээж исэн хүлээлтийг, итгэл найдварыг хамгаалж чадсан болов, баталж чадсан болов гэсэн ийм асуултууд бол байж л байгаа байхгүй үзэгчдийн хувьд. Бархас бол ялагч байсан. Тэгээд оролцогч 10 хэдэн залуучуулаас яг харахгүй тодроо гараад ирсэн. Тэгээд амлсан ёсоор бол тэр нөгөө болцоонуудаа бол авсан. Тэгээд 200 сая төгрөгийн цалин урамшуулал юмнуудаа авж байгаа. Манай хувьцаа эзэмшигч болсон. За бараг 7 хоног болгон сошиал медиагаараа гараад нөгөө хийж байгаа ажлаа танилцуулаад байгаа учраас бол одоо баргалж үзэгчд бол жоохон бархасаас залхсан байдалтай орсон байж магадгүй. Гэхдээ телевиз үзэгчид дунд одоо цахим сүлжээгээр огт ордоггүй зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр тэдэнд бол бас л ингээд асуулт хിവэрэл байсан баг. Харин ашгүй та хоёр маань тэр асуултын хариултыг хангалттай өгч чадлаа тий. Одоо дараагийн сизон улирлын шоу одоо бэлтгэл ажилдаа ороо явж гин гэж байна. Магадгүй түрүүчийн шоугаар би ийм чиг баримтлана гэж бодож байсан бол энэ шоугаар би нэг арай өөр одоо чиг барина арай ийм шалгууртай байна ч гэдэм үү. Тийм бодол толгойд бий юу? Ямар хүмүүс орж ирэхээс хамаарат бид нар бол даалгавруудаа бол бэлдэж байгаа. Даалгаврууд дээр ард санхүүгийн нэгдлээс тодорхой хэмжээний даалгаврууд орно. Бусад одоо сонирхолтой нийгэмд ийм хүртээмжтэй ажил хийж байгаа мундаг компаниудыг сонгоод бол бас даалгавар өгөх боломжуудыг оруулна. Арай илүү тэр залуучуулаа илүү их одоо хурцлж сорьсон байдлаар энэ даалгавруудаа цаг хугацааны хувьд ч гэсэн илүү шахуу байдлаар ажилуулад үзвэл ямар байдсан бол гэж харж байгаа. Тэгэд энэ удаагийнх бас жоохон онцлогтой сезон хүртэл арай түрүү жилийнхээс дулааны улиралд явагдах учраас бол илүү сонирхолтой авах болоо гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө гадуур гүйж хараач хөөцөлдөх ажлууд за бүр гадагшаагаа ч гэсэн те танихдахгүй орчинд мэддэггүй газараа очиод бизнес хийж чадах нүгөө гэдгийг сорих ёстой болоо гэж бодож байгаа. Тэгэхээр бол нэрээ тэ өөрийгөө сорьё гэж байгаа карьер архиц дэвшлээ одоо мэдрий гэж байгаа залуучуудад бол Apprentice-д орохгүй байхаар аргагүй гоё юм ярих гээд ингээд гижгэн үргээд орхичлаа шүү дээ тий. Уянгагийн хувьд жишээ нь Apprentice-ийн үйл ажиллагаанд ямар байдлаар оролцжээ вэ? Apprentice миний хамгийн гоорлол ажил хуйгааг хөөрхөн харагдуулах л байсан. Тийм үү. Хөөрхөн гэдэг маань нөгөө энэ дотроосоо шүү. Тэгэхээр нөгөө зөвлөх тал дээр бол уянга 100% миний одоо ганц анд нөхөр маань байж байгаа шүү. Журмын нөхөр маань. Журмын анд тий. Одоо уянгагийн яг хилээд байгаа бид хоёрын те одоо гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаа бол яг нөхөрлөл те анд найзуудын энэ харилцаа гэдэг бас л их гоё зөвтгөлтэй болж ирж байна те. Би чинь ингээ фасад юм цагаан хоолоо гол юм чи энэ хүн дээр байна шүү дээ манайсаа. Бас ингээд эхнэрээ магтчаа гэдэг тэр шүмжлийг бол их сайн хүлээж авсан байна. Ер нь их магтаа шүү намайг. Ингээ хоол хийсэн ч гэсэн
ямар хоолж байсан гэсэн ингээл ямар гоё хамттай хүүхдүүдээ ямар гоё хамттай ээжтэй баярлаа гэж хэлсэн үг ингээд баян ингэж нэг тийм бүх зүйл дээр ингээд урамшуулаад тахлаар хүн улам л юм нөгөө илүү гоё юм хийх гээл илүү гоё байх гал хичээл юм байлээ. Зал. Та хэр романтик осууд вэ? За би бол тийм гэж хэлж чадахгүй. Манай Ингана сая жишээлбэл Валентина баяраар надад бэлэг өгсөн. Би за бараг үйлсэн да. Тэгээд ганцаараа ингэ сууж манай туслах нэг юм оруулаад ирсэн. Тэгсэн чинь нөө iPhone 13 н ороод ирсэн. Би тэгээд шууд барьж авал сторид бол баярлаа гэд. Гэхдээ нөгөө гүүж гараад дэлгүүрлөө яг болцоо надад байдгүй. Зүгээр яг бид хоёр жилдээ 1-2 удаа ч юм уу ингээд хоёулахнаа гадагшаа явахыг хичээдэг. Тэнд очиод бол жинхэнэ өөрснийхөө төрхөөр хүүхдүүдгүй ингээд байх боломж олддог. Хүмүүс бас танихгүй учраас бас жоохон галзуурна шүү дээ. Гудамжинд. Тэгээд чи бодчих. Харин юу чи бодчих. Удаан ингээд гар мараа бариад ингээд хүмүүсийн дунд орж бүжиглэн. Одоо чи энэ ч очиод ингээд юм бүжиглэх байтхаа ингээд. Одоо энд бүжиглээ бол тэгээд маргааш нь гэдэг үг чи өөрөө бас айгүй харьцангуй байхгүй. Яг юуг романтик гэх юм? Одоо өдөр болгон бэлэг авдаг бол романтик юм уу? Эсвэл байн хамт байдаг бол би хувьдаа бол айгүй романтик хосод гэж боддог. Өөрсдийгөө. Ер нь ингээд нөгөө цайны цагч байсан хамт цай хоол идчихийг бодно. Орой бол хоёлоо гэрлүүгөө хоёр талаасаа яарал гэрте очивол хүүхдүүдтэйгээ тэгэл хүмүүс ингээ харахаар айгүй хоорондоо зууралддаг гэж ярьдیں۔ Та хоёр ингээл нэг амралт хор хоёулахны авчиж болтгоо юм. Заавал ингээл 80,000 хүүхдэд тэгэл ингээл хүүхдүүдтэй хооролтол ингээл бүв бүр хийм бужигнал яваад байгаа. Эсвэл тустай авчиж болтгоо юм уу зөндөө шүү. Тийм. Та хоёр ингээ хоолн дээр хүртэл угаадаг юм. хүлээ авалтчихсан. Ингээд ган уйг гээд урилга өгвөл би нэмж заавал уянгааг бүртгүүлээрээ өгвөл очихгүй шүү гэдэг. Хамтдаа байх. Тэр талаасаа бол одоо айгүй романтик хосч байж магадгүй. Баргалж параной би эндээ үл итгэсэн байдалтай ингээ бүх юмд хамт нэвтрүүлэгт орсон ч одоо хамт бол. Тэгэхээр нэг нь нөгөөхөө ингээд хажуу талаас холдуулах дурггүй энэ хоёр нөхөртэй гэсэн ойлголт өгөхөөрөө. За өнөөдөр би Монгол улсынхаа банк санхүүгийн салбарт тэргүүлэгч эрх хүмүүдийн нэг за бас энийг нэнд хамтдаа хань үжилтэйгээ зүтгэж яваа юм мундаг хүчрэхэг бүсгүй энэ сайхан Монголын залуучуудын маань үлгэр жишээ болсон сайхан гэр бүлийн хоёрыг зочноороо урьж ирүүлсэндээ талархал илэрхийлье. Та хоёрынхаа энэ хизээч энэ дундаршгүй ирчүүч улам их бадраасаа улам тэр хэрээрээ ихийг хийж бүтээгээсэ гэж хүсэн өрөөё. Сайхан гэр бүл наад жаргал улам сайн сайхныг хүсье. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэгч эмчилгээний өндөр тунтай омега 3 Кормега. Тун удахгүй дараагийн зочны ярилцлагаараа иргэн уулзцгаая. За ингээд дараагийн зочныг урьхын өмнө зочноо товчхон танилцуулъя. Намаа ган болтын золбоо гэдэг би эрх зүйч мэргэжилтэй. Одоогоор бол яг 2016 оноос эхлээд төрийн бас байгууллагын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа. Манай цуслан бол анх үйл ажиллагаагаа эхлэж байхдаа эндээ бол нэг тодорхой хэмжээний цөөхөн тооны хүртэй байсан. Тэгээ хүүхдүүд маань энэ дээрээ амарч явах хугацаанд яг тэр нөгөө нэг сүүгээ боловсруулж ааруул аарц одоо цагаан идэ боловсруулдаг байсан. Тэгээд тэрнээсээ улбалаад ер нь цагаан идэ илүү бас хамаагүй хялбар юм байна. Тэгээд бас эргээгээд нөгөө аюулгүй байдлын үүднээс ч гэсэн бас харьцангуй бас боломжтой юм байна гэдэг үүднээс бид нэр ер нь сүү цагаан эдийн үйлдвэрлэлтэй болёо гэсэн зорилготой болсон. Үүнийхээ үндсэн дээр ч гэсэн Shark Tank нэвтрүүлэгт ороод бид нар одоо энэ зундаа бол ер нь үйлдвэртэй болох ажлуудаа ороод эхэлсэн байгаа.
хөдөлмөр эрхлэн гэдэг нь дан ганцхан мөнгө олох биш. Энэ нь эргээгээд бас нийгэм шиг, нийгмийн нэг хэсэг болох ер нь ингээд нийгэмдэр ажлын байран дээр гарч байгаа асуудал бэрхшээлүүд ч гэсэн эргээгээд хүний хөгжил байдаг болохоор бид нар ямар ч байсан эндээ бол ийм одоо үйлдвэрлэлтэй болёо гэсэн зорилготой ажиллаж байгаа. За ингээд та бүгдийнхээ өмнө зочноо урьж байна. Алга Milk брендийг үүсгэн байгуулагч Золбоо өгтөө авцгаая. За сайн байна уу Золбоо? За Золбоог бол телевиз үзэгчид ялангуяа одоо Shark Tank нэвтрүүлгийг үздэг үзэгчид бол аль хэдийн танил болцсон байгаа. Тэгэхээр өнөөдөр хоёлаа Чимгээ шоуны үзэгчтэйгээ бас чамтай танилцуулмаар байна. Тэгээд энэ сайхан үйлс бүтээж байгаа сайн үйлсдэн энэ цагийн бас Иглгүй Баатар гэдэг утгаар нь үзэгчдэд илүү дэлгэрэнгүй танилцуулмаар санагдаад их чинь чамайг урьсан юм аа. За баярлалаа. Маш их баярлалаа. За хоёулаа хамгийн түрүүнд Алга Milk гэдэг энэ брендийнхаа тухай танилцуулгаар эхлэе яриагаа. Алга Milk брэнд гэдгийг хэдийд үүсгэн байгуулах санаа төрөв? Ерөнхийдөө энэ санаа маань бол 16 оноос эхлээд ерөнхийдөө санаа маань яг анх төрж исэн. Тэгэхээр энэ ямар учиртай юм гэхээр манайх өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зуны хөдөлмөр туслалтай байдیں۔ Тэгээ ерөнхийдөө бол хүний яг ингээд IQ хөгжүүлэх сурах гэснийхаа дараа хүний бас хамгийн чухал нийгмийн оролцоо бол хөдөлмөрлөх байдгийн байна. Тийм болохоор бид нэр ер нь ямар ч бэрхшээлтэй иргэдээ тэгш хамруулах байдлаар яг ийм сүүс хүн бүтээгдэхүүний үйлдвэртэй болох юм бол бас биднэрт айгүй их боломж байгаа юм байна гэж зүр дотроо боддог байсан. Тэгэл энэ тийм нөө төсөл зарлагдахаар бас тэрэнд нөөж үзээл болж өгвөл ингээд бид нар дандаа тусламж дэмжлэгээр биш өөрсдийн гэсэн бас нэг орлоготой болчихсон гэж бодож санаа төрж исэн ах л. Хэдэн оноос 16 оноос эхлээд тэр чинь бараг бас л 6 жил явчлаа штэ тий. Энэ хугацаанд ер нь хичнээн хаалга тогшоо хэдэн хаалга үүд хаалга ерөөсөө огт нэгээгүй. За ер нь бол яг 16 оноос эхлээд би өөрөө бие даагаад ганцаараа яг ингээл төрийн бас байгууллага ингээд би хөгжүүлэн айгүй ихтгэлтэй гарч ирсэн байхгүй. Тэгээд ер нь миний ингээд бүх зүйл айгүй гоё болох байх гэд хүн ямарваа нэг юм ихлэхэр тийдэж шít. Тэгээд би яг тийм гоё байх бол үсч эхний 2 жил бол би зүгээр л унсан. Бүх юм байхгүй ингээд ерөөсөө сүултээ ингээд яг үннийг хэлэхэд бол надаа ингээд нэг юм дараагийн үндэ танилцуулгын ч мөнгө байхгүй болж эхэлчихсэн байхгүй. Тэгээд 2 жилийн хугацаанд ингээд яг өөрийнхөө хүслийг дагаад ингээ яваад байна гэж би бас нэг өөрөө хувь хүн чинь амьдралтай байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө энэ бас айгүй хэцүү юм байна гэд тэгээд давхар ажил хийхээр шийдэжсэн. Тэгээд ерөнхийдөө яг ажлынхаа хажуугаар төрийн бас байгууллага бас аваад явсан дээр юм байна гэ. Тэгээд тэгж явж байгаа хугацаанд бол айгүй олон газар ингээл фэйсбүүкээс ч вэ янз янзын пэйж одоо хаанд хизээ төсөл зарлагдах уу тэр болгоныг ингээл харж байгаа л тэгэл чадсан чадаагүй бүх төрлөөр нь бичиж үздэг байсан. Анхандаа бол ингээл хүмүүс санаа сайхан гэхдээ энэ бүтггүй гэдэг хариу айгүйх авдаг байсан. Тэгж явж байгаад хамгийн анх Nobel Group-ээс анх яг төслөө авч ирсэн. Тэр нь болохоор манай хөдөлмөр туслангийнх байхгүй. Тэгээд нөө миний ганцаараа гарч ирээд одоо нэг юу гэх юм үүргэвчтэй цүнхтэй нийгэмдэр гарч ирсэн Золбоогийн хувьд анхны төслөөс байхгүй. Тэгээд би хүүхдүүд анх тусландаа аваад бид нар ч болохоор энэ гэр барьж эхэлж ирсэн. Тэгээд айгүй их баяртай байсан. Тэгээд ер нь яг ингээ болох юм байна. Би ингээ анх удаа чадчихлаа гэд. Тэгээд ингээ дарааллуулаад яваад байсан чи яг энэ сая Shark-д ороод бас энэ маань ингээ бүтгэд бол тэр бол угаасаа үгээр хэлэх ямар ч арга байна. За тэгэхээр Алга брэнд гэдэг энэ одоо төсөл бол яалтчгүй танаа энэ тий хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээд хүүхдүүдийн хөдөлмөр туслантай бол салшгүй холбоотой болж байгаа. Тийм. Хөдөлмөр туслангийнхын талаар бас үзэгчид мэдмээр байгаа. Хөдөлмөр туслан маань ерөнхийдөө бол яг ингээд дөнгөж төрсөн хүүхдээс ахуулаад 16 хүртэлх насны хүүхдүүд энэ тусланд хамрагддаг. Тэгэд энэ дээр бид нар айгүй онцлог хөтөлбөрүүд хийж өгсөн. Одоо 0-6 насны хүүхэд гингүүд дөнгөж төрснөөс ахуулаад тэр хүүхдүүдийн маань одоо нэг хэл яриа, хөдөлгөөн засал гээд тэрэн туслан дээр ингээд яг тусгай багш нартай хөтөлбөр нь хэрэгжин тийм 3 насны ангиллаар явдیں۔ Тэгэнгүүт 7-оос 13 хүртэлх насны гингүүт нөгөө тэгш хамруулах буюу энгийн хүүхдтэй нэг дээр нэмэх нэг гээд энгийн хүүхдтэй ямар нэгэн онцгой одоо тусгай хэрэгцээтэй хүүхд маань хамтдаа тусландаа амраад одоо жишээлбэл манай одоо тусгай хэрэгцээтэй хүүхд ямар нэг юм их чадахгүй байвал нөгөө найз нь заавал ингээл би чамд энийг чи аваад үгүй энгийн гэхдээ ерөөсөө алба биш. Зүгээр л чадахгүй байвал чи сурах ёстой гэдэг ийм юугаар биеийн даалгыг гэж бодоод. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор яг ингээ 14-өөс дээш гингүүт яг хоо энэ дэр нэг зарим хүмүүс яагаад насан туршаагүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх гээд байгаа юм гэдэг байгаа байхгүй. Тэрийг зөвхөн нөгөө бэлдэж байгаа, харуулж байгаа
таниулж байгаа гэдэг нь өөрөө аюул сэтгэл санааны бэлтгэл давхар. Нөгөө одоо сүүлийн үед бол нөгөө Монгол улсын үед бол аюул хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хөдөлмөрийн байраар ингээд хангана гэдэг нь аюул сайн байгаа. Нөгөө хуйлаад агаад гэхдээ эргээгээд одоо нөгөө нэг бидний хувьд бас нэг алдаа дутагдал гараад байгаа байхгүй. Тэр нь хүнээ бид нэр хангалттай хэмжээнд бэлдэж чадахгүй жиж аж ахуйн нэгж байгууллагуудаа бас ингээд хүнээ ингээ өгөхөөр нөгөө нэг сул байдлаар үнэлэх ч юм уу тийм. Тэгэхээр нэг юм гурван талт гэдэг юм маань бас нэг жоохон суул жоохон тиймэрхүү байд юм болов уу гэж зүгээр энэ миний л бодол гэж бат. Тэгэхээр одоо яг өнөөдрийн байдлаар жишээл хөдөлмөр цуслан дээр очиод хүүхдүүд тэр тусгай хэрэгцээ хүүхдүүд маань ээж автагаа цуг очих уу? Нэг өдөр нь жишээ нь тэдний өдөр ямар шүү байдлаар өнгөрч байна? Ер нь бол би нэг 12 дээш насны хүүхдүүдийг үлэрс огт авдаггүй эцэг эхчүүдийн. Яагаад гэх юм бол нөгөө эцэг эхчүүд маань айгүй нэг имзэг болсон. Миний хүүхдийг ингээд ингэчгүүдээ, одоо тэгчгүүдээ тэгж хайрлаж байгаа хүүхдээ ганцаар ингээд нөгөөнийхээс итгэдэг байхгүй. Тэгээд тэгэхээр би та зүгээр л орхиод яв. Тэгэл энд уйлна уу, юу олно уу? Хүн заавал ингээд таатай тухтай байхтай биш. Хоолоо өөрөө аваад идчихдэг. Тэгэл тариалангийнхаа талбай дээр гараад танин мэдчихдэг. Ингээд нийгэмдээ арай нэг оролцуулах юм та хий. Мэдээж би хүний хүүхдийг аваад үлдчихэж байгаа хүн ямар нэгэн хэмжээгээр эн чинь айгүй тийм олон зохицуулттай хариуцлага гэж юм байгаа шүү дээ. Тэгээ би эцэг эхчүүд нь хэлэхээр яана одоо чадах болов гэд. Тэгээ мэдээж хэрэг тэндээс бэрхшээлтэй юм шиг хэрний тийм сонирхолтой тийм юмнууд зөндөө их байсан. Тэгээд хүүхдүүдтэй ажиллах бол гоё. Тэгээд зарим нэгэн хүний хувьд бол айгүй буруу ойлголттой байдаг. Тусгай хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд гэхээр ингээд яг юу гэж ойлгодог тийм тодорхойлт гаргадгийг мэдэхгүй айгүй онцгүйгээр л ойлгодог. Би тийм үгийг 2 3-наас сонсч ирсэн. Тэгээ яг тэр хүүхдүүдийн дотор ороод ингээ ажиллаад ирэхээр тэр хүүхдүүд угаасаа хамгийн цайлган байдаг. Яг л байгаагаар ерөөсөө нэг хүн үнэн байна гэдэг л тэнд байна тийм. Тэгээ хамгийн гол нөгөө хүүхдийн ив болоход айгүй хөөрхөн амархан байдаг. Яг өөртөө нөгөө тэнцүү төвшөнд юм яриад ингээд чи ингэсэн үү тэгсэн үү гэд ингээд тэгэхээр аюу амархан ойлголцсон. Тэр ихтэй нөгөө золбоогийн их гоё өгөгдөл байна л да тийм ээ. Их тэсвэртэй, ивийг олдог тий. Тэр нь айгүй давуу тал болсон юм байна л да. Зарим хүмүүс болохоор намайг нөгөө нэг амар хүнд нөхцөл ажилладаг би аюу олон хүмүүстийг сонсч байсан. Гэтэ энэ ерөөсөө хүнд нөхцөл биш байхгүй. Одоо ингээд гадуур сошиалж байна хүнийг үүсэхтэй аюу амархан болцсон, хүнийг дэмжихтэй ч амархан болцсон. Тэгмүүд миний ингээд нэг аюу эерэг сэтгэлээр хийх гэжсэн юм ер нь ингээд аюу олон хүмүүс одоо бид нар тийм кейс зөндөө байгаа шүү дээ. Хүн ингээд сэтгэл нь яг ямар байгааг ингээд харагдах боломжгүй болтол хүмүүс ингээд байхгүй болгодог. Тэгэхээр ямар нэгэн нөхцөл байдлаар эрсдэл гарч ирэх л баг. Гэхдээ нөгөө цаанаасаа сонирхоо, цаанаасаа ингээд нөгөө нэг хүсээд идэг учраас тиймэрхүү эрсдлийг бол туулаад өнгөрөх байх гэж боддیں۔ Гэхдээ мэдээж хин ч ингээд эрсдэлтэй бай гэж бодохгүй л тийм. Тэгэхээр айгүй ингээд хуулийнхаа талтаач тэр ер нь ёс зүйн талтаач тэр айгүй зөв байвал бас хүмүүс ч гэсэн зөв харагдах байх гэж. Тодорхой хэмжээнд хөөхөө өөртөө тохирсон хөдөлмөр эрхлээд байх насны хүүхдүүд маань тухайлбал юу хийх вэ? Би айгүй олон юм өөрөө туршиж үзэх дуртай. Гараа одоо тэгээд нөгөө би нэг юм аж ахуйн талтай юмд айгүй сонирхолтой нөгөө ногоо тарих ч юм уу тэгээд хүүхдүүд чинь ингээл ногоо тариал тэгэнгүүтээ эн чинь ийм болцсон нөгөө ногоогоо хүнсэндээ эргэлнэ өгөрцөө помидор энэ төр гээл тэгэнгүүт нөгөө нэг надаач гоё хүүхдүүд ч гэсэн айгүй сонирхолтой нөгөө услаад байсан ногоогоо гаргаж ирээ ингээ орой хоолндоо идэж ийн гэдэг бас сонирхолтой. Тэгэнгүүт яг хүүхдүүдээрээ хийлгсэн юм бол цагаан эдээ нөгөө ааруул энэ төр айгүй хийлгэжсэн. Өөрөөсөө бид нэр зүгээр л нөгөө нэг сүүгээрээ бүтээгдэхүүнээ боловсруулаад алга брендийнхаа сүг аваад яг үн тэгэнгүүтээ нөгөөтгөө бид нэр зүгээр нэг өөрөөсөө хэрэглэх биш биднэрт ингээд тусалж дэмжсэн байгууллагуудын хүмүүс маань ирэхээр нөгөө гаднаас сав баглаа бодлын хүртэл өөрсдөө хийгээд тэгээд дотор нь ааруулъя гэдэг ингээ хүнд өгөхөөр ингээ зүгээр гаднаас худалдаж авснаас айгүй гоё байдаг болохоор тийм ингээ ядчил тэр нөгөө ааруулныхаа савыг хүртэл зөвхөн нөгөө бид ингээ өөрсдийнхөө хүснээр хийгээд байгаа болохоор гоё идэг байхгүй. Ваа ямар хөөрхий. Тэгээ хүүхдүүд чинь тэр өөрийнхөө хийсэн юмыг баглаа бодолтой ингээ хүнд өгнө гэхээр бүр л те баярлна. Тийм айгүй их баярлна тийм дээр. Тэр их гоё баярлсан хүүхдүүдийн сэтгэл шингэсэн юм гэдэг бас цаад авж байгаа хүндээ хүртэл те очиж байгаа хүндээ хүртэл хүмүүс айгүй их гоё хийгээ юм бэ. Ингээд бүр айгүй гайхаад үгүй та нар ийм хийж чаддсан уу гэд тэгдэг. Тэгээд ерөнхийдөө би бас яг зарим юм дээр бодохоор нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэйг одоо ингээд нийтээр ийм тодорхойлолт байгаа шүү дээ. Бид нарт одоо ингээд засаад тусгай хэрэгцээгээд айгүй гоё ярьдаг болсон. Тэгээд ерөнхийдөө бол яг хүмүүс ингээд хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүмүүсгээр нөгөө нэг жоохон дутуу дулмаг байдаг байх гэж ойлгоод байдаг. Миний хувьд бол би угаасаа шаркт орж явахдаа ш тэр татвар төлөөгч Монгол улсын хүний нөөц бид нар ингээд би мэдээж хэрэг ингээд нөгөө ихлэлийн хийх гэж байгаа энэ юм том цар хүрээд би тийм том үйлдвэртэй зүгээр эн чинь нөгөө алхам гэдэг чинь 1 байна уу 2 байна уу ингээд жижигхэн ингээд нэг Монголдо анхдагч гэдгээр нэг алхам хийчихье гэж бодоод тэгээ энэ цаашдаа ингээд нэг юм нөгөө бус аж ахуйн нэгж байгууллагуудтай ч гэсэн яа нэр ингээд энэ хүмүүс айгүй сүрхий юм аа хийдэг энэ хүмүүс чадвар байдаг гэдэг юм үнэлгээ нөгөө нэг хүмүүсийн ур чадварыг хараагүй ээж
үнэлэхгүй байгаад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Яагаад гэвэл би тэр хүүхдүүдтэй өөрөө бэдэг хүн байхгүй юу. Тэнгүүт ингээл нөгөө нэг хоттод ингээд 100 ингээд ажиллаа амжуулж байгаа л оройн ингээд яг туслан дээр ингээд очингууд бүгдээрээ айгүй баярлдаг. Тэгэл өө золбоо ирсэн үү. Тэгэл ингээд бүгдээрээ божигнаа яж хат нэг нь машин угаацсан ч байх жишээ. Ингээд өө ямар гоё ингэнгүүт нөгөө л ингээд мэдээж ирэг амар гоё болоогүй байсан ч гэсэн ингээд машин сая ирэхтэн тоосолсон байна гоё болгоцсон гэдэг ч юм тий. Ингээд нөгөө нэг ийм сэтгэл нь айгүй гоё. Тэгэд би өөрөө тэр мэдрэмжиндээ айгүй дуртай. Одоо жишээл ингээ хүүхдээ үлдээчихэд ингээд орой одоо хүүхд рүүгээ яарж байгаа хүн шиг мэдрэмжтэй очдөг. Одоо ингээл би тэндээ байх бол өөр айгүй дуртай. Одоо хөдөлмөр төслөн маань яг хэдийнээс үйл ажиллагаагаа бүрэн одоо явуулаад эхэлсэн юм. 16 оноос хойш үл яг ингээл нэг өөрийнхөө нөөцөөр ингээд би ингээл хичээгээд яваад тахт анх бол зөвхөн 100 үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм. Тэгсэн чинь 2020 онд нөгөө Герман элчингийн санхүүжилт дээр бид нар болохоор нэг байшингийнхаа ингээ гаднах доторх засвараа ингээ төгчлөлтөд хийлгээд яг тэр үед чи яг нөгөө ковидын үе байсан. Тэгэхээр тэр байшин маань одоо ашиглалтанд ороод тэгээ тэр байшин ашиглалтанд орсон учраас бид нар одоо үйл зөнгө хүүхэд авах боломжтой нөгөө нойлын асуудлаа шийдсэн, халуун хүүтэн усаа шийдсэн. Энэ болохоор бидний хувьд амар том боломж ахгүй. Хизээч одоо хин нэг үнээс ингээ би хэдүүхт авах гэсэн та нэг янзлаад өгөөч гэхэд бол нэр аюу урт хугацаа зарцуул. Тэгэхээр манай хүүхдүүд өмнө нь бол зүгээр нөгөө гадаах модон нойлд ордог. Тэгэл нөгөө дүүлийгээ дагуулж аваал ингээл нөгөө гадна нөгөө био нойлмол тавьсан. Тэгэл аль болох нөгөө өөрийнхөө төвшөнд л нөгөө хүүхдийн аюулгүй байдлыг хангаад тэгээ сүүлд нь яг стандартын дагуу юмтай болоход бас амар гоё мэдрэмж төрж ирсэн. Зүгээр нөгөө нэг юм яг миний мэдрэмжээр бол нөгөө эсвэл мөрөөдөл дотор алхаж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөө. Тэгээд тэр бол бидний хувьд айгүй гоё юм болсон. Тэгээд энэ жилээс ер нь нэлээд цэгцлээд хүүхдүүдэд тасралтгүй аавна гэсэн төлөвлөгөөтэйгээ одоо одоо сүүлийн 2 жилийн цар тахлын хугацаанд ер нь ерөөсөө аваагүй. Бас энэ өвчний эрсдлээс айсан байна тийм. Угаасаа бас нөгөө хүүхдүүд маань янз бүрийн одоо нөгөө нэг юм дархлаа сул байдаг учраас бас нөгөө нэг би эрсдлээс айдаггүй хүний эрүүл мэндийн тал дээр бол би тэгж зөрөгтэй байж чадахгүй. Тэгээд ямар ч байсан нэг хэсэгтээ бол ингээ баг тасралтгүй 2 жил бол үйл ажиллагаа явуулаагүй. Одоо золбоогийн ийм тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй их ойр, тэднийг ойлгодог, тэднийг дэмждэг байгаагийн бас үндэс суурь өөр юм байна л да тий. Хүн болгон өөр шиг ч юм бас байхгүй. Тэгээд дүүн бас юм тусгай хэрэгцээ түн учраас бүгдийг чи мэдэрж гин. Энэ маш том давуу чанар байна л да бас бизнестэй тийм ээ. Манайд болохоор надаас 4 дүү. Тэгэл ерөөсөө яг жоохон яг ингээ бүх юм анханаас нь ярих юм бол жоохон хүүхэд байхаас эхлээл ерөөсөө дүүгийнхаа бүх амьдралын явцыг би өөрөө мэддэг учраас хүний ганцаараа мэдэрдэг мэдрэмжийг би байнга дүүтэйгээ хамт мэдэрдэг байсан болохоор ер нь ингээд явцдаа ингээл ингэчгийсээ одоо манай дүү юм болчлоо. Тэгэхээр би ингэчгийнсэн ингээ бодож явсаар агаад энэ маань ингээд яагаад ингээд зүгээр л ганцхан миний дүү гэж ингээд ерөөсөө ингээд би нэг хэсэг өмнө Монголын даавны холбоонд 8 жил ажилласан л та. Тэгээ хүүхдүүдтэй ажиллахад бол айгүй хөөрхөн тэндээсээ бас ингээд нөгөө ганцхан манай дүүгээр зогсдгүй юм байна. Бүх гэр бүлийнхэн гишүүдийн хувьд бол сэтгэл санааны гүн хямрал айгүй олон юмыг давж туулдаг. Тэгэл ээжнэр нь хүртэл ингээл ирээл уулзсан, аав нар нь ч гэсэн ирээ уулзсан. Тэгээ тэнгүүд ингээд эн чин ганц хүүхдийн асуудал биш. Эн чин ингээд гэр бүлээрх асуудал. Хэрвээ нийгмийн зөв хүлээгээд авдаг бол тэр хүмүүстийг ч сэтгэлээр унахгүй байхгүй. Одоо энэ хүүхд том болоод яах вэ? Энэ хүүхдийг хэн харах вэ? Одоо намааг өгчгээр яах вэ гэд нөгөө хүн өөхөх ирэхгүй болчиход идэг байхгүй. Яг үнэн шүү. Тэгээд тэрийг харчаад ер нь бол яг уу мэдээж ирэг би одоо ингээл Монгол улсын хэмжээнд юмыг би ганцаараа болж чадахгүй шүү дээ. Тэгээ зүгээр ямар ч л байсан зүгээр эхлэх ёстой хийн. Тэгээд ерөөсөл энэ чиглэлээр тэг баг хүүхэд байхасаа зүгээр би өөрийгөө тодорхойлохдоо л өгөгдөл маань ийм болов гэж боддог байхгүй. Дүү маань төрсэн цагаас эхлээл тэгэл ингээ байрныгаа одоо тоглохоос эхлээл хамтдаа сургуульд явахаас эхлүүлээл хүүхдийн ямар хандлага байх вэ? Дэлгүүрт ороод яах вэ? Энэ бүх юм чи яг би өөр дээрээ нөгөө ингээд хөндлөнгөөс хараа байж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө бид нар болохоор тэр хөндлөнгөө үний проблемыг бол мэдгүй шүү дээ. Ямар ч юм мэдгүй. Тэнгүүд ингээд яг нөгөө манай дүүгийн дотор юу болж байгаа вэ гэдгийг би өөрөө дотроороо мэдэрдэг учраас бид нар зүгээр л нэг юм хөнхөө юм дээр нэг юм хандлага өөрчлөх хэрэгтэй байна гэж утсан байхгүй. Гэхдээ нөгөө хандлага өөрчилж ин гэхээр л өө өстө эвимийн хөөх юм гих биш. Зүгээр л хідүүлээ ижил тэнцүү ороод ингээд энэ хүн гарч илүүдийн ингэж илүүдийн үнэхээр хэрэгцээ шаардлага нь одоо тусламж хэрэгтэй үед бид нар тусалчдаг. Жижигхэн юм хийхдээ ч гэсэн заавал юм том байх албагүй. Тэгэхээр тийм байвал амархан лох гэж уулын бодсон шүү дээ.
одоо тэгээд шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжсөн судалгаа шинжилгээ нь маш одоо эрчтэй явдаг барууны орнуудад нэрээ тийм ээ. Ямар ч тусгай хэрэгцээтэй хүнд бидний яг л бидний ижлэлийг түвшний хүн. Би энэ чи аягуугаж л энэ хүн маань бас адилхан. Манай нийгмийн нэг буруу юм тэднийхээ энэ тусгай одоо хэрэгцээтэй хүн учраас гэдэг ингээд зааглаад тусгаарлчаад байгаа учраас тэднийхээ хөгжих боломжийг өгөхгүй байна л да тийм ээ. Тийм тэгээ нэг жоохон сэтгэлгээг нь хүртэл зааглжтай. Тийм зарим нэг үед ингээд нэг жоохон дутуу үнэлдэг ч юм уу тийм. Тиймэрхүү юмнууд аягүй харагдаг. Тэг яг хуу энэ бол нөгөө аль аль талдаа буруудгаад ах юм биш бүгдээрээ л хичээж байгаа. Одоо сурч л яваа. Тэгэд аягүй их юм сайжраад ингээд би ингээд зүгээр хөндлөнгөөс хараад ингээд байж хаад аягүй олон байгууллагууд бас их дэмждэг болцсон. Ер нь ингээд залуучуудын сэтгэлгээч гэсэн ингээд одоо манай төрөмс байгууллага дээр сайн дурын ажил хиймээр байна гэл. Тэгээ тийм дээр хүртэл залуучууд амар их оролцох сонирхолтой болцсон. Юм аягүй хөөр болж байгаа ах гэж би бодож байгаа. Золбоо маань за Shark Tank-д орлоо. Shark Tank-аар бас өөрийнхөө төслийг дэмжүүлэх бас бүх хүнд тохиодгүй сайхан азтай учрал тохиолоо тийм ээ. Хөрөнгө оруулахар шийдсэн инх төвшин Shark-ны хүртэл одоо нулимс туслуулан байж энэ сайхан та бүхэнтэй бас ажил үйлсээрээ холбогдох тийм шийдвэр гаргасан шүү дээ. Харин тэр бол аягүй том боломж юу ерөөс төсөөлжгүй том боломж байсан. Яг тэр цаг мөч рүү очивол эргэн дурсуул хоёлаа. За миний хувьд саналаа хэлье. Би таны хүсэл мөрөөдлийг биелүүлмээр байна. Сая энд ирэхэд бас тэр мэдрэмж дахиад төрлөөлтөө. Ягаад гэвэл нөгөө баяртай ирний нөгөө айцтай мэдрэмж байсан ингээ орох гэж байхдаа би айгүйх айжсэн. Тэг ингээ оронгуудаа нөгөө ингээд хоолоо чичрээл тэнгуүтээ нөгөө хүмүүст би яг энэ өөрийнхөө төслийн талаар ярихаар ихэнх хүмүүс нөгөө надад юу гэж ханддаг байсан бэхээр сэтгэл нь сайхан юм да. Гэхдээ мэдэхгүй гээд тэгдэг. Би болохоор өөрийнхөө энэ сүний үйлдвэрт бол ингээд бүр 100% бүр ингээд итгэцэн хүн байхгүй ингээд яагаад ингээд бус хүмүүс жижиг том гэхгүй сүү борлуулад хүмүүс судалдаж болоод байхад ингээд сүүнийхаа ингээд бүх хэрэглэгчдийг ингээд сүүгээрээ хангаагүй ээжиж манайх ингээд нэг юм жижигхэн ингээд нэг анхдагч юм хийх гэхээр яагаад хүмүүс болохгүй гэдэг юм бол би болохгүй гэдэг шалтгааныг ойлгохгүй хэрнээл би энд анх ингээд угаасаа тэр төслөөрөө орж ирсэн байхгүй Shark-д. Тэгээд би тухайн үедээ яг л нэг өөрийнхөө ихтгэл үнэмшилт найзсараа би энд яг Shark-д орж ирсэн. Тэгээд би Shark-д орж ирээд ингээд яриад тэгж яхад бол яг миний бүх насан туршийн маань ингээд нэг юм төлөвлөсөн байсан юм ингээд нэг үгүйсгээд байгаа ч юм. Тэгэхээр ингээд би бас ингээд дотор яагаад энэ ингээд хэний ч нүд нэг болохгүй гэж харагдаад байгаа юм бол би бүр амар гайхажсэн байхгүй. Дотроо зулбаа эдийн болгоцсон яваад байдаг. Би бүр айгүй том үйлдвэртэй олцсон ингээд бүр ингээд хэрэглэгчтэй олцсон. Ингээ баг ингээд хаана яаж байрлуул тавих уу хин яах уу гэдэг талаар ботцсон ингээд өөрөө тэгээ ботцсон байсан чинь тэгээ дахиад надаа ерөөхдөө яг хөө мэдээж Shark-ууд бол шүмжлэх нь зөв. Ягаад гэвэл би тэндээс аюул алдаагаа олж харж байгаа байхгүй. Нөгөө хийсвэрийн мөрөөдөл дагаад ирсэн байна гэдгийг минь бас ойлгуулад байгаа байхгүй. Тэгээд инх төвшин Shark яг ингээ мөрөөдлийн биелүүлмээр юм гэхэд бол ерөөсөө би амар гойс. Итгээгүй юу тэр цаг хугацаа. Үгүй тэр үе бол нэр одоо ч гэсэн амар гоё. Тийм. Тэр үед тэгээд одоо ингээ бодохоор хэр баргийн хүнд бас тиймэрхүү гоё юм тохиолддог байхаа нөгөө хин нэгэн хүн мөрөөдлийг чинь биелүүлээд үгүй гэдэг чинь бас өөр аягүй гоё. Одоо өнөөдөр та хоёрын хамтын харилцаа, хамтын ажиллагаа ер нь ямар төвшөнд явж байна? Төсөл маань ямар төвшөнд явж байна? Бид хоёр бол угаасаа яг нэвтрүүлгийн дараачаас эхлээд холбогдоод тэгээд 170 сая төгрөгөөр би анх ингээд хүсэл тавиад орсон. Тэгээд инх төвшин Shark маань ч гэсэн манай цуслан дээр өөрөө очиж үзээд тэгээд бүх юмтайгаа өөрөө танилцаад тэгээд яг ингээд бодит байдал манай цуслан ер нь юу хийхийг хүсээд байгаа, яагаад байгаа гэдгийг бид хоёр хамтдаа явж харсан. Тэгээд бид хоёрын хувьд бол ингээд бэрхшээлүүд гарч ирсэн л те. Шууд ингээд яг тэр бичлэгийн дараах үеэс эхлээ ажилдаа орё гингүүт нэгдүгээрт аягүй хүүтэрсэн. Хоёрдугаарт нөгөө нэг хил маань хаагдцсан. Тэр болтол бид хоёрын ажлыг хойшлуулсан ч гэсэн ямар ч байсан бид хоёр уулзаад одоо нөгөө ажлуудаа төлөвлөж ярьсан. Саасан дээрх те бэлтгэл ажлуудаа. Тэгээд ер нь альнаас нь эхлүүл зүв бэ гэдгийг надад аягүй их чиглүүлж өгч байгаа. Тийм. Тэгээ нөгөө
би өөрөө нөгөө туршлагагүй учраас айгүй олон зүйлийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Жишээл одоо юу гэдэг бизнес гэхээр ингээл сэтгэлийн хөдлөлөөр би баг ингээл тоног төхөөрөмжөө оруулж ирэл бүх юм маань гоё болчих юм шиг. Тэгэнгүүт чи нөгөө олон жилийн туршлагатай хүмүүс маань алин дээр унах уу, алин дээр босох уу гэдгээ мэдж байгаа учраас надад айгүй их зөвлөгөө өгдөг. Тэгээд бид хоёр энэ зөвлөгөөнийхөө дагуу бол яг одоо яг зах зээлийнхаа судалгаа хийгээд ер нь бид хоёр ямар бүтээгдэхүүн гаргуул хүмүүс маань илүү авах юм. Хүмүүс маань яавал дэмжих юм, ямар юмд одоо ямар сав баглаа бодол хэлээ. Миний огт мөрөөдөл дунд маань тооцоологдоогүй юм маань тооцоолж өгч байгаа байхгүй юу. Тэгээд бид хоёр бол одоохондоо бол яг төлөвлөгөө надад чиглүүлж өгч байгаа. Би судалгаагаа хийж байгаа. Яг ийм төвшөнд байна. Одоо бичлэгийн үеэр их төвшин шаркын дэмжлэгийг авсан тэр мөч бол гайхамшигтай байсан гэж байна шүү дээ. За тэгээд тэр бичлэгээс гараад гэртээ очиход юу хүлээж яв? Гэрийнх нь яаж өгтөж яваа? Манай гэрийнхэн яг нөгөө нэг би хамт байгаагүй хол хийж исэн байхгүй юу. Тэгээд би гэрлээ тухайн үед бол ганцаараа яг харж исэн. Тэгээд хүлээж исэн байхгүй айгүй хүлээлттэй. Тэгээд яг дахиад яг нөгөө миний ганцхан өөртөө итгэж исэн юмыг баталсан л та. Тэрний юу аах вэ гэхээр уцтаад хийсэн бүгдээ амар гайхсан. Тэгвэл тийм үгүй ингээ бүгдээ бүр амар гайхаад бас л итгэхгүй л байгаа даа. Тийм тэгээ яг тэгсэн. Тэгээд ерөнхийдөө тэр үед бас айгүйх баярлж байгаа. Дараа нь гэр хүртлээ би яг өндөө уйлж явсан. Надад боломж байгаа юм байна да гэдэг юм итгэл дахиж төрөөд айгүй гоё байсан тэр үе бол. Одоо золбоо ингээд тун удахгүй энэ бодвол одоо хил бомтын асуудлууд сэгцэрнэ. Одоо энэ цаг үе буцаад хэвэндээ ороход хамгийн түрүүнд хийхээр хүлээгдэж байгаа ямар ажил вэ? Хамгийн түрүүнд бол угаасаа үйлдвэрийн ажил руу орно. Жохон дулаан ороод ирэхээр бас яг нөгөө нэг 100% эцэлж хийдэгдээгүй байгаа ч гэсэн яригж байгаа ажлууд байгаа учраас бид хоёр ихэнхийн цэгцлээд ер нь үйлдвэрийнхаа байр энэ төр дээр одоо бас нөгөө хуучин барилга энэ төр дээр анхаарал тавих ч юм уу те. Тэгээ энэтэйгээ зэрэгцээд цуслан маань орж ирнэ. Би цуслангаа гэхдээ 6 сараас гэж бодож байгаа. Нөгөө нэг ийм айгүй том ажил руу ингээд суурийн зөв тавьж орохгүй бол би ингээд энд ч нэг хүүхдүүдийн айгүй хариуцлагатай ажил гэснээ энтэлт нь би бас үйлдвэргээд тэгж бас болохгүй баах яг ингээд зөв дараалтаа явж үздэг юм уу л гэж бодоод байгаа. За ямар ч байсан өнөөдөр энэ Чимгээ шоунд маань энэ сайхан хүсэл мөрөөдлөө тэгээд энэ гоё гигэн ирч хүчээ тээж бас орж ирсэнд нэг чинь маш их баярлалаа. За тэгээд үүдээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За өнөөдөр Чимгээ шоуны студид маань Алга брендийг үүсгэн байгуулагч, эрчтэй, хүчтэй, гайхамшигтай гигэн мөрөөдөлтэй Золбоо маань байлаа. Баярлалаа. Ингээд хөтөлбөрөө бид туршилтын хэсгээрээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр би Чимгээ шоуны хүрээнд хийдэг туршилтаа омега 3-тай холбоотой нэг туршилт хийхээр болсон байгаа. Гэхдээ үүний өмнө Евростандарт лабораторийн захирал, хоол зүйч, эм зүйч дэлгэрмаатай уулзсан байгаа. Тэгэхээр яг одоо өнөөгийн нөхцөл байдал бүтэн 2 жилийн цар тахлын хугацааны дараах ковид туссан ялангуяа иргэдийн биед гарсан өөрчлөлттэй үүдээд одоо холбогдоод омега 3 маань ямар эерэг үйлчлэл үзүүлж байгаа вэ гэдгээс л эхлэдэг хөө. Омега 3 бол маш олон давуу талтай. За номер 1 бол цусдах триглицерид буюу муу өөх цусны хэмжээг бууруулдаг. Хоёр дахь нь цусны урсамтгай чанарыг сайжруулж байгаа. Тэр цусны бүлэн үсгээс сэргийлж өгч байгаа. Гурав дахь нь болохоор мэдрэлийн үйл ажиллагаа нь маш сайн нөлөөтэй. Тэгэхээр мартамхай болох, толгой өвдөх, ядрах гэдэгт нь бол омега 3-ын одоо давуу талууд нь бас үйлчлэгийн давуу тал байна. Өдөр төрөнд хэр хэмжээтэйгээр уувал одоо яг ковидын дараахын нөхцөл байдалд иргэдэд туслах бол. За өглөө цайныхаа дараа одоо нэг шахмалыг капсулыг уухад бол одоо бүтэн өдрийн туршид бол хэрэгцээтэй одоо омега 3 хэмжээг болоод агуулж байгаа. За энэ нь болохоор яг 1-2 одоо тослог загас буюу анчови загас эзэнтэй тэнцүү хэмжээний омега 3-ыг дотор агуулсан байна. Анчови загас гэлээ энэ омега 3 маань, кормега маань бусад омега 3-уудаас ямар ялгаатай? За одоо байгаль орчлон өөрчлөгдөж байгаа холбоотой болохоор энэ анчови загас гэдэг нь болохоор
одоо далайн хамгийн бохирдолгүй хүнд металлын бохирдолгүй хэсэгт амьдардаг, сүргээр амьдардаг юм тослог загас байгаа. За энэ хүү загсаас гаргаж аваад за дотор нь агуулгадж байгаа тэр яг одоо API, DHA гэдэг одоо үйлчлэгч бодис нь болохоор яг Америкийн хүнс эмийн агентлагт хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой хэмжээндээ байдаг та давуу талтайгаа таамаа. Гэхдээ тэр болгон бас сайн муугаа иргэд маань ялахгүй шүү дээ. Маш олон төрлийн омега 3 зах зээлд байна тий. Тэр чинь бид одоо гэрийн нөхцөл омега 3-ыг одоо туршаад аль нь сайн чанарын байна, өндөр агуулмжтай байна гэдгийг мэдэж болох уу? Болно. За Кормег нь болохоор API, DHA-гийн ханаагүй тосны хүчил болохоор маш өндөр хэмжээтэй байгаа. Тэр тийний агуулмжийг нь болохоор физик химийн туршилт хийгээд болохоор бусад одоо загсны тосуудтай харьцуулан одоо бас дүгнэж болно. За тэгвэл мэрэгжлийн хүн болно гэсэн юм чинь үзэгчид маань гэрийн нөхцөл чухам аль омега 3 илүү чанартай, илүү өндөр агуулмжтай юм бэ гэдгийг амархан хийж болох тэр аргыг би суралцаад үзэгчид та бүхэнтэйгээ хамтдаа тэр туршилтыг хийнэ. Хамт байгаарай үзэгчтэй. Өнөөдөр би 4 төрлийн омега 3 бүтээгдэхүүнийг өөрийнхөө өмнө тавьсан байна. Одоо таны хэрэглэх гэж байгаа сонгож авсан омега 3 чи хэр чанартай вэ гэдгийг ердөө л гэрийнхээ хөлдөөгч рүү очиод хөрөгчөнд очиод хөлдөөх харах юм байна. Хэрвээ таны уух гэж байгаа сонгож авсан омега 3 чинь сайн чанарын бол огтхонч хөлддөг юм байна. Яг энэ капсул дотроо одоо жишээ нь ингээд цэлцгэнсэн сайхан тоснд хിവэрэ байна. А хэрвээ муу чанарын одоо омега 3 байх юм бол тэр яра хөлтчнөө л гэсэн. Ямар болох нь бүгдээрээ ямар ч бас одоо хамтдаа очиж харна. Би одоо хөрөгч рүү очиж энэ омега 3-удаа хөлтөгчөнд хийх гэж байна. Бас нэг одоо арга бас мэдэж авсан. Тэр бол 4 аяган дотор ус ийсэн байгаа. Энэ усандаа одоо омега 3 төрөл бүрээс нь энэ уснуудаа хийн. Хэрв усан дотор омега 3 тосны хүчил маань амархан задарч байвал энэ омега 3 бол нэлээд одоо өндөр агуулмж бүхий сайн чанарын омега 3 гэж үздэг юм байна. А хэрв одоо тосны хүчил маань усан дотор ороод задрахгүй байвал нэлээ одоо тааруу гэж үздэг юм байна. За ингээд туршилт руугаа орох уу. За ингээд ихнийхээ капслыг задлаад ийшээ шахъя. За ямар ч үсэн ингээд би аяг болгонд байгаа усан дотроо энэ омегагаасаа бүгдээрэн гисэн төрөл бүрээс нэгийг аваад капсул доторх одоо тосоо шахаад араас нь капсулыг хийчлээ. За тэгээд бас нэг энэ надад нэг юм цаасан хөөссөн цэр бэлтгэсэн байгаа. Энэ бол бидний биед ходоодонд орсон одоо хоол, хүнс тийм ээ гадны биет ходоодонд ороход сайн омега 3 хэрхэн задлагдгийг бас энэ цаасан хөөссөн цэр харуулна гэж ойлгож байгаа. Тийм учраас ингээ бутлаад энэ дотроо хийн сайн омега бол задлж өгнө гэж ойлгож болох юм байна. За эндээс бол бүр дөнгөж ингээд хийнгүүд зарим омега тоснууд нь бол ойлгомжтой харагдаж байна дөө. Зарим нь бүр яг тэр хэвээрээ ингээд цэлцээгээ сайхан тоссонтой байна. За ингээд маргааш өглөө болтол тосны хүчлийнхээ хэр задарсан байна уу, хэр задрааг байна уу, аль нь чухам чанар сайтай омега 3, аль нь базаахгүй байна вэ гэдгийг хамтдаа харах болно. За би өчигдөр ажлынхаа өрөөнд дотор сууж агаад үзэгчид та бүхэнтэйгээ хамтдаа туршилт хийсэн. За маргааш нь ирээд харж байна. Миний өмнө байсан 4 аягтай ус дотор нь 4 төрлийн омега 3 хийсэн. За яг одоогийн байдлаар ингээ харахад бол зүүн гар талын буюу омега 3 кормега гэдэг энэ ерөнхийдөө ингээ тэр аяараа усандаа ууссан байна. Тэгээ дээрэс нь хийсэн нөгөө цаасан хөөсөн цэр маань бас ингээ уусаад задраад
байхгүй болцсон байна. Өөрөөр хэлэх юм бол зүүн гарын омега 3 бол маш өндөр чанарын омега 3 гэж мэрэгжлийн хүмүүс үнэлж болох юм байна. Харин энэ голын хоёр бол ерөөсөө задраагүй байна. Тэр хിവэрэ нөгөө омега 3-ын тос нь ингээд сайхан пелписийн хിвэрэ хөвж байна. За тэгээд бас нөгөө хөөсөнцрүүд нь задраагүй байна. Тэгэхээр одоо жишээ нь миний зүүн гартлын омега 3 кормега гэдэг энэ бүтээгдэхүүн маань яахын аргагүй сайн чанарын юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. За ингээд ийм амархан аргаар бид таны уух гэж байгаа омега 3 хэрхэн чанартай байх нь вэ? Хэр өндөр стандартын байх нь вэ гэдгийг мэдэж авч болох нэ. Миний хувьд бол энэ туршилт амжилттай боллоо гэж үзэж байна. Чимгээ шоунда иргэн тавтай морил. За ингээд шоуныхаа дараагийн зочныг хамтдаа өгтөн авцгаая. Art of UB галерейг үүсгэн байгуулагч, уран бүтээлч эгч дүүс буян хишиг үлзий. Сайн байна уу чи юу вэ? Яасан ихэр юм шиг хоёр адилхан үг ингэж ороод ирээ. Харин тий. За сайн байцгаана өгтөдөө. Сайн байна уу? Таяр маань одоо ингэж ихч дүүс гэж ойлгогдох уу? Ихрүүд гэж ойлгогдох уу? Харин тий хүмүүс ихрүүд гээл, ихчдүүс гээл, хин ихчин, хин дүүийн гээл андуураад тий. За хин нь буян хишиг буюу ихч нь ба. Одоо хэдүүлээ ингэж үзэгчдээ өөрсдөө бүр танилцуулахгүй л энэ үзэгчд бас ингэ таяр ингэж ирээлжлээ сууж байгаа шүү дээ. За сайн байцгаана уу? Намайг буян шиг гэдэг. Яг Art of UB уран зургийн галерей үүсгэн байгуулагч, чөлөөт уран бүтээлч, зураач бас саяхнаас нэг гоншинтай болсон. Монголын нэгдсэн дүрслэх урлагийн холбооны гүйцэтгэх захирал болсон байна. Дүрслэх урлагийн холбоодын олон холбоог нэгтгсэн байгууллага гэсэн үг. Ерөнхийдөө доороо Монголын бүх зураач нар тэгээд дүрслэх урлагаа гоё ширж авч явдаг. Бас бизнесийнхэн ингээд манай дэд ерөнхийлөгч нар гэх мэтлэн. За ингээд ихч буян хишиг. Намайг хишиг үлзий. Хишиг үлзий гэдэг. Тэгээд манай төрсөн ихч би бас нөө ихчийн Art of UB галерейд туслаад давхар хувийнхаа нөө бизнесийг бас хийгээд ингээд явдаг байгаа. За таяр маань хэдэн насны зөрүүтэй вэ? 3 насны зөрүүтэй. 3 насны. Тэгвэл таяр чинь бараг л үеийн юм шиг л те харилцдаг хоёр байна шүү дээ. За тэгвэл хэдүүлээ хамгийн түрүүнд тэгэл одоо таяр маань сая ярьсан Art of UB уран зургийн галерейгийнхэн талаас ярилцлага эхлэе. Яг тэгвэл ийм гоё уран зураг тэгээ тэр дундаа энэ галерейг уран үзэсгэлэн үүсгээ явна гэдэг бол бас таярт нэг талаас их ахадсан ч юм шиг тийм хүнд те ажил хийж яваа хоёр байна шүү дээ. Энэ галерейг хэдийд үүсгэн байгуулсан? Одоо манайх ч үүсгэн байгуулагдаад 2 жил болж байна. Яг Blue Sky уртлын Charges West байралдаг байж байгаад тэгээд дүүйтээр сая дахиад хамтраа галерейга тамруулаад одоо засвартаа явж байна. Соёмб Tower гэдэг Монголын хамгийн өндөр драмын уртлын 32 давхар байрлагын нэг давхарт Монголын хамгийн анхны slow bar and gallery нээж байгаа. Тэгэхээр одоо галерей маань ерөөхдөө юм тоглолдог, гоё нааддаг, баг үзэд гардаг биш үнждэг тийм газар болохоор зориод бид тэр одоо ажиллаа явж байна. Уран зургийн галерей гэхээр одоо ингээл орж ирсэн хүн нэг зурагны өмнө очиод л ингээл хараад те ингэсээр байгаа л ингээ гараа явдаг. Тэгтэл танад очиод уран зураг энэ бүгдийг мэдрүүлсээр байгаад баг өнчгөдж болох юм байна. Болно. Slow bar-тай кофега аваад ууж болно, вайн аваад ууж болно, юм идэж болно, тэндээ суугаад тоглож болно. Тэгээд янзын гоё орчин үеийн зөвхөн уран зураг биш. Одоо орчин үед чинь уран зургийн галерей дээр чинь янзын инсталляшнууд янз бүрийн гоё үзэсгэлэнгүүд гардаг болсон. Тэгээд аль болох Монголдо шинэлэг юмнууд бас холбооныхаа ажлаар дамжуулаад гаднаас зураач нар Instagram яваад одоо бас гоё зураач ирэхэд төлөвлөгдсөн байгаа. Тийм гэх мэтлэн бит хоёр бол нэлээд дүрслэх урлагийн салбарт гоё юм хий гэж зорж байгаа. Энэ бол игчийн үндсэн одоо хариуцаа явж байгаа үйл ажиллагаа гэж болох юм байна те. Хишиг үлзий маань чинь дүүн илүү өөрийн бас бизнес гэж бас өөр хэллээ шүү дээ. Юу хийж гэнэ вэ?
ер нь бол айгүй олон юм хийдэг байсан. Одоо жишээлбэл ичвитээр бүр багасаа нөгөө нэг 17 наснаас ахуулаад нөгөө нэг Love House гэх нэг хосуудын хувцсны дийлгээр ажилладаг байсан. Дараа нь би нөгөө Солонгос нөгөө мейкап артист, стайлистаар сурж ирээд одоо Монголын хамгийн анхны 5 мейкап артистын нэг байсан. Тэгээ нөгөө нэг ерөнхийдөө бол тийм гоо сайхан үзэмж тэр талдаа илүү нөгөө нэг сурж төгсөж ирээд тэгээд Монголд нөгөө мейкап артист, стайлист хийдэг байсан. Дараа нь би Австрали яваад нөгөө бизнес удирдлагаар сураад ирсэн байхгүй. Тэгээд эднэрээ бүгднгээ нэгтгээд одоо хичээхэн нэгт ажил туслах те одоо зөвхөн галерей гэдэг чинь тийм ээ давхар нөгөө нэг бас одоо бизнес кофе шоп гэх те тиймэрхүү юмнууд дээр нь туслаад давхар нөгөө нэг одоо гоо сайхны нэг салаа ажиллуулж байгаа бас нөгөө өмнөх гоо сайхныхаа юмнуудтайгаа нэгтгээд тийм Буян ишгийн маань үндсэн мэрэгжил юу вэ? Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт ирэх маркетингийн тал дээр их туршлага хөрвүүлсэн. Тэгвэл яг зүрхэнд угасаал дүрслэх урлагийн уран зураг байсан. 10 жилдээ Монгоны сонгон уран зургийн ангийг төгссөн. Тийм. Тэгэхээр яг хүүхэд наснда авсан юм ерөөсөө сэтгэлээс гардгүй юм байна. Хэдий өөр мэргэжил сонгоод тэрүүгээр амжилттай явжсэн ч гэсэн гинт буцаал. Байнга энэ дотор яваал исэн учраас те. Энээрээ юм хийгээл. Тийг сонин штэ. Амар ам цангаа усуумаар санагддаг штэ хүн те. Тэрнтэй адилхан ингээл гинт амар зурмаар санагддсан юм бэл. Буцаал. Ямар сэн. Тэг одоо эргээд хэдийнээс зургаад бүр ингээд далайцтай зурж эхэлсэн. 16 онд зурж эхлээл. Яг 16 онд анхны би дас үзэсгэлэнгээ гаргаад говь кашмир компанитай хамтарч бас шайл гаргаад зургуудаараа limited edition. Тэгэл зүгээр ихний үзэсгэлэнгээс маш их урам авцсан. Яг үзэсгэлэн гараад нэг сар төлөвлөж илүү 2 сар төлөвлөж исэн чинь яг нээлтэн дээрээ 80% нь зардаад туссан. Вау, ямар гоё юм бэ те. Тийм байд юм юу? Ховор баха те. Ер нь шинэ залуу уран бүтээлч буюу дөнгөж зурж эхэлж байгаа хүний хувьд бол маш том амжилттай. Ховор байлгүй яах вэ? Та хоёр одоо ингээд бас чамгүй боловсрал эзэмшсэн байна. Энэ бүхэнд одоо ээж аав нь тодорхой хэмжээнд хөрөнгө оруулж та хоёр тусалж яв уу? Эсвэл та хоёр өөрсдөө тэтгэлэг олоод өөрсдөө тэргүй одоо боловсралаа олж яв уу? Манай аав ээж хоёр ялангуяа ээж маань бид хоёрт маш дотн ойр өссөн тийм ээ одоо яг найзууд шиг өссөн. Тэгээд сэтгэл зүйн тиймэрхүү дэмжлэг ингээ байнга чи чадна, чи мундаг те өөртөө ихтгэлтэй бай, гоё те одоо юунаас битээ айж имэ гэдэг одоо ийм гоё зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Анх намайг миний охин те чи яг энэ л одоо мэрэгжлийг чи хүсэж байгаа бол тийм ээ хүссэн зүйлээрээ сураад ирээ гэд анх дэмжижсэн. Гэхдээ ерөнхийдөө бол сургалтын төлбөр бүх юмыг би анханасаа ерөөсөө өөрөө л одоо бие дааж одоо олохыг өөрөө ч хүссэн. Тэгээд нөгөө нэг өөрөө янз бүрийн тэ ажил хийдэг ч юм уу сургалтын төлбөрөө өөрөө олох тийм ээ. Одоо миний чадвар яг юу юм бэ тийм ээ. Яг би одоо гэрээсээ гараад холдоод яг би хий юм бэ гэдгийг одоо айгүй олж авахыг хүссэн. Тэгээд ер нь Солонгос дээр Австралич гэсэн яг өөрхөө хөдөлмөр сурч төгссөн байгаа. Ямар мундаг юм бэ. Баярлалаа. Уйнагийн үед. Миний хувьд болохоор маш энгийн. Би чинь багасаа л ажилчин шоргоолч эхлэсэн. За, маш хөдөлмөрч үгээд. Тийм би 16 настайгаасаа л эхлээд ажилласан. Тэгээд ерөн дүүтээр бараг л хоёулаа адилхан. Ямар сэндээ нөдөө үтээр өөрсдөө бүр хөөхөн гэд итгэцэн. Хинч хөөхөн гэдэг чинь. Яг 10 жил хөөхөн гэдэггүй байсан. Дараа он зурдаг те. Тэгээд хамгийн гоё нь яг хөөхөн мөрхөн гэд мэддэгдэр ирэнгүүтээ бүр бит хоёрын гоё сэтгэл те миний хоёр охин л чадна, миний хоёр охин л мундаг, миний хоёр охин л хөөрхөн гэд тэгээд ахар чи хүн яг өөргөө тиймгээ бодчихдээ юм би нэрээ л хөөрх юм байна гэж бодчихдээ юм байлээ. Өөртөө итгэсэн те. Би одоо зураг харсан ч тийм өөргөн биш. Тэгээд айгүй нэ тэшгэнэ 4-р ангийнхаа хохны баярыг хийж ирээд би тэр үг нь хизэж мартахгүй байхгүй. Ээжээ миний хөөрхнийг одоо л хүмүүс мэдээд байна. Өмнө нь мэддэггүй те. Ямар хөөрхий те. Манай ээжтэй тэгтэл бид хоёрт нөө хилдэг байсан байгаа байхгүй. Тэгээд одоо тэр нь айгүй олон бүх зүйл дээр тусалтай болоо гэж боддоо штэ өөртөө ихтгэлтэй байх те. Өөртөө ихтгэлтэй хүн шал өөр харагддаг юм байна гэж ойлгосон. Ямар мундаг юм. Ээж нь ямар мэрэгжлийн хүн бэ те? Манай ээж цагдаагийн хүн байдаг. Ямар тэгэн мундаг мэдрэмжтэй те. Вау. Тэгсэн нэ тоyхан ус гэдэг. Гэхдээ айгүй мэдрэмжтэй те. Тэр маш богино өөрийгөө ойлгуулж сур. Тэр барагтаа үнд гэж хэлэхгүй шүү те. Уцаар ярихад хүртэл чи нөгөө нэгээ цалхаагаад байна уу? Маш тодорхой яар. Яг юу хүсэж байгаа тодорхой хэлж сур. Өөртөө ихтгэлтэй тод дугур. Хэрэв чамааг өөртөө ихтгэлгүй дугуурах юм бол одоо нөгөө чинь чамааг яаж хүндлэх юм гээл. Амар жижигэн дээрээс одоо бодоход яг ээж болчоод харахад ээжийн хүмүүжил бол үнэхээр өстой нөгөө давс хуучранд таарсан төгс хүмүүжил одоо ээжтэй л баярлж байна да.
Хоёрын харилцаа, эгч дүүсийн харилцаа ер нь ямар шүү айж өнгөрсөн? Би бол бурхнаас авсан, аав ээжээсээ авсан хамгийн том бэлэг бол миний дүү гэж боддог. Би маш хүчрхэг ухаалаг, одоо хамтран зүтгэгчтэй. Намайг надаас илүү мэддэг. Мэдээж хэрэг дандаа л бит хоёрыг нэгээл дандаа л гоё байна гэж байхгүй. Гэхдээ муудалцсан ч хамгийн гоё нь ууралсан ч хэлж байгаа бүх үйлдэл нь миний төлөөд өгөх. Тэгээд ер нь бусад эгч дүүнэрийг хараад байхад бит хоёр бол нэлээд татна. Маш татна. Би бол багасаа л мөнгө олсон ч бит хоёрын л мөнгө. Багасаа хувц авсан ч бит хоёрын хувц. Бид хоёрт ерөөсө багасаа тэгж өгсөн те. Ер нь нэг тийм тустай сүүлд нь бүр насан туршил өө бит хоёр ч тус хүмүүс юм байна шүү дээ. Гэдгийг ойлгож байдаг. Гэр бүлтэй олсныгаа дараа бүр ойлгосон шүү дээ. Тийм татна өссөн. Бас л ээжийн бас хүчтэй гоё татна. Би энийг хайрлах ёстой гэх те. Хишгийн хувьд юу гэж боддог? Айл гэрийн бүх хүүхдүүд нөгөө айгүй өөр өдөн шүү дээ тийм ээ. Бүх юм нь өөр. Эгч бит хоёр гаднаас айгүй адил хүн болгон бит хоёр угаасаа ялгадаг байхгүй тийм. Хоёр ихэр юм уу, эгчдээс юм уу? Би чиний инстаграмыг үзээд хоёр инстаграмтай гэж бодсон шүү дээ. Пиктэй жишээний. Тэгээ манай эгч надаас хамаагүй өндөр. Тэгэл чи зурган дээр айгүй өндөр харагдаад намхан байсан юм биш үү гэж намайг тэгдэг байхгүй. Үгүй тэр чинь манай эгчээ тийм ээ. Одоо ийм гээд гаднаасаа бит хоёр маш адилхан хэрнээ. Дотроо бит хоёр маш өөр хүмүүс тийм ээ. Маш олон юм дээр өөр зан чанар харагддаг тийм ээ. Би илүү одоо жоохон юмд яруу ч юм уу, манайч илүү тайван ч юм уу. Маш олон юм дээр бид хоёр маш ялгаатай, маш өөр. Гэхдээ бусад айлын хүүхдүүдийг ингээд хараад хахад бид хоёр илүү их цаг хугацааг хамт одоо өнгөрүүлсэн тийм ээ. Бүх цаг үед үргэлж бие биендээ байсан. Тийм учраас бас маш их баяртай байдаг. Тийм ээ. Тэгээ надад зур итгэж санагдаад тийм. Одоо дүүтэр өөр орн руу ч юм уу яваал жоохон салхаар ингээд нэг юм ичидийн зүйлт идэв шүү дээ. Тэг ингээд салгангууд нэг хүчин бие ингээ унцдаг. Тэг ингээд нийлүүлэн тэгэл гэл цацраал бүх гэл нэг ичид нь гардаг зүйлт. Наад бүр тгий санагдаад л байна. Би тэр ингээд яг хамт ахаар амар асдаг. Ямар гоё зүйрлэл болж хэлсэн бай тээ. Тэгээд маш эсрэг түрүүнийх шиг. Тийм учраас яг ингээд нийлхэр төгс болчиход байгаа юм. Буян шиг маань ээж болцсон юм уу? Би 2 хүүхэдтэй штэ. Өө тийм үү? Тэг яасан хөөрхөн юм овроохта би ордоо. Манай хүүчин 6-тай, охин 3 настай. Оо за. Хишгүүлзээ маань хүүхдээ. Би бас нэг охинтой. Манайх одоо 7 настай. Ичээсээ төрүүлээ төгсдөө. Тэр хоёулаа зархаг ээжүүд болсон хүмүүс шүү дээ. Одоо өнөөдөр жишээ нь би Буйнагийн нөгөө сургалт явуулдгийг бол би самнамсаргүйгээр энэ инстаграмаар харж ирсэн. Жишээ нь заавал тэр хүн авьяастай байх шаардлагагүй тий. Гэхдээ уран зургийн зүгээр ингээд гоё нэг зураг зураад дуурайгаа зурхад маш том стресс тайлдаг ч юм уу. Энэ бас сэтгэл санааны хувьд гоё юм юу өгөгдлүүлдэг. Тэр сургалтынхаа талаар бас үзэгчдэд яриач. Би abstract expressionism гэдэг урсгалаар явуулдаг сургалтыг. Сургалт нь хамгийн гоё юм нь уран зураг зурж явах үед хүний бол стресс тайлагддаг. Яаж игээд хүний стресс тайлагддаг. Уран зураг зурж байгаа үед. Тийм учраас тэр гоё жаргалыг өөрөө мэдэрдэг учраас яг үнэнгээл гээд хүмүүсийг жаргахын тулд хийдэг. Одоо миний хэлгээд байгаа тэр abstract expressionism гэдэг нь болохоор дүрс, өнгө, цэг, будаг ашиглаж өөрийнхөө дотоод сэтгэл зүйг илэрхийлэх урлаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа үүссэн. Ерөнхийдөө дайны үеэр яг realist чиглэл буюу юмыг боддоор зурдаг байсан юм нь илүү хямрал хүмүүсийг авчиж чадсан. Тийм учраас зураач нар тэр дайны дараах гинт үхэл хагцал бөмбөгдөл гэснээр гинт дийнх тайван аз жаргал гээл сэтгэл хөдлөлөө зургаараа дамжуулж илэрхийлж тэр тайвширхийг яг тэр сэтгэл зүгээс тийм үйл явдлаас үүссэн болов. Тэгээ манай монголчин бид нар ямар их стресстэй гараал машин дээр ингээл дөөдөд гэл стресстэй. Тэгээ яг энийг Шангрилад би 1 жил хийсэн. Тогтмол явуулсан. Хүүхдүүдээр болон насанд хүрэгчдэр хэр өгөөжтэй. Бүр маш өгөөжтэй. Тэгээд хамгийн гол нь би яг тэр мэрэгжлийн зураач нарын будаг хэрэгслээр яаж зурхыг заагаад өгөх нэг удаа юм. Тэгээд тэр хүмүүс маань зургийн хэрэгсэл ороод гэрийнхаа нэг бууланд өөртөө маш гоё орон зай гаргаад тэгээд зураач цаашаа явцдаг. Тэгээ ер нь зурдаг болсон хүмүүс айгүй их төрсөн. Тийм үү. Нууц авьяасаач нээсэн. Зүгээр л өнгөөр тоглож болсон. Стрессээ тайлж тий. Заавал гой зураг зурах биш зүгээр өнгөөр тоглож болсон. Тухайн үед ягаад стресс тайлагдаад бүх юм тайлагддаг гэхээр чи хин гэдгээ мартна, амьдралаа мартна, ээж гэдгээ мартна. Зүгээр ингээд хөрснөөс тий. Яг ийм хөрөл огторгууд орчиж явах өөр гоё орон зайд. Өөр орон зайд. Гоё өнгөний. Тэр өнгө огторгууг чи өөрөө үсгэж. Тэгээ тэр өнгөө л бодно.
Тэр зургаал бодно. Түүнээс зүгээр хажуугаар нь юм бодоод чаддаггүй байхгүй. Ямар сони тий. Зөвхөн тэрэндээ л нөгөө нэг анхаарлаа төвлөрүүлээл өөр юм бодогддог болохоор. Хиний нэгээр зурж үзсэн шүү дээ. Тий. Хишгээгийн үед одоо ямар бизнес илүү одоо амжилттай явж байна? Бас маш завгүй л явдаг гэж шүү дээ, тий. Олон юм байна гэд. Ерөнхийдөө гоо сайхны салбарт л нөгөө нэг хамгийн анх би нөгөө нэг makeup brush Монгол хэл дээрх анхны makeup brush гаргаж ирсэн байхгүй юу? Тэрмээ тий хөөхт тахта хөөхч гэж бас одоо олон жилийн өмнө 18-ээс 19-тэй л. Тэгээд тэр makeup brush маань нөгөө нэг бас амжилттай зарагдсан. Тэгээ миний зөвлөлөөс илүү тэгээ бодсноос илүү тийм ээ айгу ирээл хурдан дууссан. Тэгээд би айгу гой урам авч исэн байхгүй юу. Тэгээд одоо болохоор би нөгөө нэг гоо сайхны зүгээр салаа ажиллаж байгаа тэр маникюр, педикюр тийм ээ эрэгтэйчүүдийн барбар гэд тэ. Тэгээ одоо манай хоёр энэ гоо хоёр охины маань цаашдын ерөн зорилт юу байна? Бас таяраас залуучууд маш их ирчүүч авч байгаа. Ямар гоё. Маш олон хүмүүс таяр маань нэр үлгэр дүүрэл болж штэ. Одоо би хүртэл ингээд гэдэг гангагаа сонсоо сууж байгаа юм чинь. Би болохоор Монголын дүрслэг урлагийн салбар одоо би бол шийдсэн. Би зорилгоо олцсон. Юунд хүрэхээ нүдэндээ хартсан. Бүр орой олгон зүудэлж хандаг тий. Ямар гоё юм бэ ёо. Маш зөв. Наадах чи маш сайхан. Энийг олтлоо. Одоо бид хоёр Delo House гээл анхны брэнд үүсгэжсэн 18 настайгаасаа за дараа нь би нөгөө олон улсын байгууллагад ажиллаж байсан. Манай дүү сурч байсан. Давхар дээрс бид тэр байгууллагуудад лекц тавьдаг байсан. Arena Success Coaching гэх нэг компани байгуулж байсан. Тэрнүүгээр их хвчлэн эмэгтэйчүүдэд зориулж нэг сургалт ордог байсан байхгүй. Одоо яг тэр нь илүү бас ирч хүч одоо өгдөг ч юм уу. Яг ч юм бид хоёр өөрсдөө эмэгтэйний амьдралаар амьдарч байгаа болохоор илүү те яг эмэгтэй үндэ ингээд тулгуурсан лекц сургалт ордог байсан. Тэр нь болохоор би болохоор Солонгос төгсөж ирсэн болохоор нүүр бодол, арьс арчилгаа зөвлөгөө манай их болохоор нөгөө нэг сэтгэл зүй урлагаар дамжуулж давхар дээрээс нь хүүхний хөгжлийн лекцүүд тавьдаг байсан. Тэгтээ би тэгж чаддаг гэсэн. Дараа нь Ariana Entertainment гэж бас баахан юм хийж байгаа л нэг л би юм олохгүй байна. Яг би нэг л имийг тууштай хиймээр ингэж айгүйх өөрөө хайж бодсон. Тэгэл буцаал яг энэ сэтгэл зүй өөр болчт юм бэл. Зурмаар санагдал зурж эхлэнгүүтээ миний зурнууд хурдан зарагдаад ангууд бусад зураач нартай туслахыг зургийн зарж өгье. Монголын дүрслэх урлаг гадагшаа гарахад айгүй их дутагдaltaй ажилтай юм байна. Окей, би гадаадаас хөрөнгө оруулалт, уул уурхай барилга мэдгүй юм дээр би татаж авчирдаг байсан юм чи зургаар татаж авчиръя. Бүр гой үзлэнгөө зохион байгуулъя тий. Тэгээ одоо би холбоо болон галерейгаараа дамжуулаад Монгол улс түүх соёл давхар дээрээс нь Монголын уран бүтээлч нарыг дэлхийд таниулах, алдаршуулах. Сотови гэдэг дуудлага худалдаа байдаг. Сүүлд нэг уран бүтээл 938 сая доллараар зарагдсан. Жишээлбэл энд Монголоос нэг ч уран бүтээлч дуудуулж үзээгүй. Яагаад болохгүй гэж дэлхийн 1-2 дордог дуудлага худалдаанд жишээлбэл би уран бүтээлч нараа явуулмаар байна. Ямар гоё. Маш зөрөгтэй гэхдээ маш гоё мөрөөдөл байна. Боломж харагдаад байгаа. Тэгээд дээрэс нь зэт үеийнхэнтэй би маш их итгээд галерейгаа томруулж байгаа. Яг надаас дээш үе юм уу? Миний үеийн хүмүүс бол натаа орж ирээд уран зураг ярих нь маш ховор үзэгдэлээдэг. Зэт үеийнхэн буюу яг энэ зэрэгэл сууж байгаа та нар шиг мундаг залуучууд би та нарын фэн. Тийм би надаас орж ирээл сонсдог пинза нэхэл чи миний сонсдог дуртай пинза алга байна. Тэгэл галерей дээр үнждэг. Энэ пинзаг сонсоод би энэ хөгжмийг сонсоод чи энэ уран бүтээлийг хараад надад ийм мэдрэмж төрж байна. Таны бодлоор юу вэ? Хэзээ ч надаас одоо гэрвшигч юм уу тийм үйлдэл байхгүй. Тэгээд тэр хөөрхөн таксийн төлбөрийг мэдгүй ээж аваасаа өдрийн хоолны мөнгөөрөө манай галерей зарцуулж байгаа мó би мэдгүй. Тэгтээ өгөөд үздэг. Маш ихээрээ олноор орж ирж байгаа. Тэгээ энэ болохоор би Монгол улсын ирээдүй бол гоё байх юм байна. Та нар гоё авах юм байна гэж найдаж байгаа. Уйна өөрийнхөө зургаас бас гадагшаа борлуулж зарж байсан уу? Тийм үг байгаа. Зөндөө байсан. Хамгийн анхны гадаад гэдэг юм бол манай нөө Richard Sower гэдэг найз байдаг. Тэр шинэ жилээр явхдаа чиний зургнуудыг их шайлны чинь их зургнуудыг бүгдийг гэр бүл даваачаад бэлгэлмээр байна гэд 5 бүтээл дахиад дээрэс нь нөгөө хөрөг зураг 2 косна зуруулаад тэгээд 7 бүтээл Америк руу гэхэд одоо очсон байгаа. Дараа нь Англид байх хугацаанд нэлээд зураг зарсан. Art of UB онлайнаар дамжуулж өөрийн болон зураач нарын бас нэлээд хөрхөн зургуудыг яг энэ ковид үеэр зарж
амиа зоголоо. Ямар ч зүгээр суугаагүй тий. Тэгэхгүй 5 галерей дампуурлаа. Сая ковидын 2 жил баш бүх салбарт маш хүнд жил байлаа. Дэлхийд даяар л хүнд байлаа шүү дээ тий. Дээрээс нь наа чи яг 2 жил гэхээр чи яг би галерей тэгээ ковидтай тулгарсан байхгүй. Тэгээ штэ аргагүй. Тий, стартап байсан. Гэхдээ өнөөдөр үргэлжлүүлэх гээд ингээд сууж байгаадаа маш их баярлж байна. Манай хишгээгийн хувьд одоо цаашдын ямар хүсэл мөрөөдөлтөй байна? Миний хувьд одоо ихчийн ажилд сайн тусалмаар байна. Одоо Art of UB галерей зөвлөх тийм ээ. Дээрэс нь одоо би бас нэг кофений аяга хоббитэй тий. Тэгээ бид хоёр кофе шоптой одоо юутай галерейтай нэгж байгаа. Тэгээд энэ галерейг маань өшөө олон Монголын залуучууд маань ирж сонирхосоо тийм ээ. Энэ галерейг одоо номер 1 болгох Монголынхаа урлаг соёлын урлагийн тий зураачтай дэмжих тийм ээ. Дээрэс нь өөрийнхөө зүгээс одоо сургалтаа ахиж орж эхэлмээр байна тийм ээ. Дээрэс нь бас бизнесээ хөгжүүлмээр байна. Сайн ээж баймаар байна. Зөндөө ийм хүсэлтэй, зөндөө олон мөрөөдөлтэй, ийм сайхан ирч хүчтэй, үзэсгэлэнтэй, хайр гэрэлтсэн ийм гоё бүсгүйчүүд өнөөдөр хүрэлцэн ирж зочин хоймрын маань дүүр гэж тэр хинээргээ бас харамгүйгээр үзэгч түмэндээ цацсан та хоёртай их чинь маш их баярлалаа. Баярлалаа. Ирхэн үзэгчтэй өнөөдөр Чимгээ шоунд маань Art of UB уран зургийн галерейг үүсгэн байгуулагч Игч дүүс уран бүтээлч буян хишиг үлзий хоёр маань байлаа. Ингээд энэ гайхамшигтай бүсгүйчүүдийн ярилцлагыг яалтчгүй би энд одоо манай студид байгаа Амьд хөгжмийн Сан Жунипер хамтлагийнхаа сайхан баялаг уран бүтээлээс нь хүргэж өнөөдрийнхөө шоуг өндөрлөж байна. Баярлалаа. Цохны цаа гойт намгүн зочлоо байна ганцаар байх өдрүүдийн тэртээ чимээг усарди тоя чи бодол зочих чи бидний дорсон сэдрэ чи бодол зочих She be the Dawson Cedric. As Charlie made it, baby, mini chanter olsun setiye. Madıq nardi toya, şey margaş biçan der tostan. Madıq nardi toya, şey margaş biçan der tostan.
Баярлалаа. Онцгой бүтээлийг оригоос